Condition CEO Premium Quality. Монгол эх орныхоо онгон байгалийн зэрлэг цэцэгсийн шимээр өрөнд орны дэвшилтэт технологиг хослуулан үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулсан бүтээл. Талын цэцэгсээс таны арьсан. Bosch брэнд. Эрхэм хүндэт үзэгч та бүхнийхээ амар мэндийг айлтхан мэдчлээ. Монголын үндэсний малчин телевизийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг талархал нэвтрүүлэг маань эхлэж байна. Манай нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочноор Өмнө Говь аймгийн Цогтом Овоо сумын Харьяат аймгийн Зан Тавналхай компани захирлаар одоо ажиллаж байсан Эренчин Бямбын Сэд орж эрхэм хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайхан намарчиж байна уу? Сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан. Эжимэн сүслэн залбирдаг далан булаг шүтэмэн эгч дүүсийн домогтой ихэр гурван хайрхан минь элснийхэн ширхгийн тоогор нандинэн хайрламар энгүй уудам говь минь эвэр дулаахан нутаг минь үзүүлсэн таньда би дуу хадаан мэндэлсэн хүсэл зориг мөрөөдөл бүхнээ салхинд тань шавилсан амин газрын буйныг түмэндэн хадаг болгон дээжилсэн ариун арцны үнэртэй нутгаа сүргэн өрөөсөн би оюун хөө наран жилсэн нутгийн хан халуун зон дээр хөлмөрлөж нандин ариун эрднээс нь Монгол түмэндэн түгэнэн би өрөмтөж тогтсон судлынхан алтан хөвөрдөл дуцэг өнөмөнх орныхоо ариун хөгжил дэшилнэн би уур хайчин хүн Энгисийн бууц юмгийн лэгов минь тэнгэрийн боён юмгийн лэ төмөн минь өдөө нар туссан алгалнан би өвгдийн ёсыг даган амьдрнан би Өмнө Говьт налгар сайхан намар болж байна уу? Сайхан намар болж байна. Энэ жил их сайхан намар болж байна. За цаг бас нийтээрээ бол их сайхан биш байгаа. За аймгийн маань бол тал хувь нь бол гандуу зунжлаа. Тэгээд тал хувь нь бол сүлдээ зүүн сумдаар бороо орсон. За баруун сумдын хувьд бас хойдлын сумдын хувьд бол энэ зам бас үнэхээр хэцүү зам боллоо. За тэгээд энэ хэцүү хүнд одоо зуныг даван туулж намар бас сатар нүүдлэхтэй малчт маань бас нүүсэн суусан ийм байдалтай байна. Өмнө Говь аймагт үйлчлэлтийн бэлтгэл ажил хэр хангагдчихэв? За Өмнө Говь аймагт бол үйлчлэлтийн бэлтгэл ажил бол урд удаасаа бас илүү хангах тийм бодолтой бид нар ажиллаж байна. Яагаад тэгэхээр одоо өвсний гарц байхгүй залангуяа баруун сумдууд, хойдлын сумдууд, баруун хойдлын сумдууд бол одоо өвсдөж багтай байгаа учраас хангаа газраас өвсдөж авах ажил бол урд жилүүдээс бол илүү байх. Тэгжээж өсөн өвлийг давахгүй бол малчт маань бол бас нэлээд санаа зовсон байдалтай байна. Тэгээд бид бүхэн бас энд бэлтгэл ажил хангах үүднээс бас олон ажлуудыг бас хийхээр төлөвлөж байна. Нэвтрүүлгийн маань нэр талархал гэж нэртэй нэвтрүүлэг байгаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа эхэнд талархал гэж үгний тухай одоо ярилцаж хөөрөлдөд нэвтрүүлгээ эхлүүлдэг юм уламжлалтай. Тэгээд та бас талархал гэдэг үгийг одоо хэрэг хүнд баярсан талархснаа илэрхийлдэг. Энэ үгний тухай хоёлоо ярилцаад бас нэвтрүүлгээ эхлүүлээ да. За талархал гэж нэр бол үнэхээр одоо миний амьдралд бол одоо байнга хэрэглэгддэг. Тэг өнөөдрөөс өдөр зэрэгтэй явж байгаа хүний одоо энэ хүн одоо би өөрийнхөө хувьд бол ямар одоо олон аштай буянтай хүмүүсийн тус дэмээр одоо өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаа гэдгээ хүн бол хэзээс мартаж болохгүй.
Тэгээ хүн бол бас бага наснасаа эхлээд тусалж дэмжиж уран өгч байсан одоо бүхий л хүмүүсээ байнга дурсаж байнга талархаж явах хэрэгтэй гэж би боддог. Тийм учраас би бол танай нэвтрүүлгийн нэр тэгээд энэ талархаж явах хэрэгтэй хүмүүстэй би өөрөө зөв амьдарч би өөрөө одоо шудраг байж би одоо олон түмний тусын тулд байж тэр олон сайхан туссан хүмүүсийн ачааг хариулах ёстой болов гэж ингэж боддог. Ийм учраас одоо намайг одоо өсгөж хүмүүжүүлсэн аав ээж эмээ өвөө гэд тэгээд одоо олон ах дүүс нутгийн зан олон маань бас аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөрөө томилж итгэл хүлээлгэж байдаг нутгийн зан олон маань бол намайг одоо үдий зэрэгтэй аль баших энэ бүхий л одоо урдч нөхцөлийг одоо бүрдүүлсэн гэж үздэг. Ийм учраас бол одоо маш олон талархаж явдаг. Бас байнгч бас талархлаа илэрхийлж ингэж явахыг хичээдэг л юм л юм байна. Та Өмнө Говь аймгийн цогтоос өмнөд одоо анх нэгдүгээр ангид сургуульд илсэн орж байсан. Тэгээд хоёлоос яриагаа таны бага нас хүүхэд насны тухай яриад үргэлжлүүлэе гэж бодож байна. За би Өмнө Говь аймгийн цогтоос өмнөд 1979 онд төрсөн. Тэгээд энэ сумандаа ээж аав маань одоо гадаад дотоод сургуульд яваад эмээ өвгийнхэн гар дээр өсөөд тэгээд нэгдүгээр ангидаа бас эмээ өвгийнхэн гар дээр ах эгч нарын гар дээр зөвхөн сумдаа сургууль илсээд за тэгээд эмээ өвгөө өөхөд одоо аймгийн төвд орж аав ээжтэйгээ бас нэг гэртээ амьдарч ийм одоо түүхэн одоо аймгийн төв рүү шилжсэн. Тэгээд ээж аавтайгаа аймгийн төвд шилжиж аймгийн төвийн 10 жилийн 1-р сургуульд суралцж улмаар 3-р сургуульд за буцаад 1-р сургуульд гээл энэ 10 жилийн одоо сургуулиудыг аймгийн төв дээрээ дүүргэж тэгэл нэг одоо бусдын адил одоо сургуулимөр бүхэл юмдаа бас шамдахыг хичээдэг юм л өгд байсан. Зарим дээр захтаага яг төрсөн нутаг дээр ирээд ярилцж байгаадаа их бэлгшээж байна. Энэ их хор тохиолдлоо. Тэгээд би одоо яг энд төрсөн. Энэ одоо Цогтгоо сумын төв Ухад 7 гэдэг газар. Энэ сумын эмнэлэгт ээжээсээ одоо 1979 онд төрсөн. Тэгээд яг одоо бага насаа бол яг энд өнгөрөөсөн. Тэгээд энэ сая та хажуугаар нь орсон өвлжээ бол өвөө эмээ хоёр маань тэнд мал малдаг сумын одоо сумын хэрэгцээний малыг сумын төвийн зочдууд энэ албан газруудын хэрэгцээний малыг малдаг ийм айл. Тэгээд яг энэ одоо бид нар сумынхаа энэ насаар энэ чулуугийн тоог нь өөрчилдөг. Тэгээд 60 жил саяхан болсон. Одоо яг 70 жил болохоор 70 болгоно. Бидний үед чинь бол 30 жил 40 жил гэж ярьдаг байсан. Тэгээд багтаа энэгээр их тоглож өссөн. Тэгээд манай өвөө эмээ хоёр одоо нутаг усандаа 90 дөрөг гэж уургач 90 дөрөг гэж өвөө маань морь сайхан уургалдаг дуучин хүн байсан. Эмээ маань амаа гэдэг олон түмдээ амаа гэдэг хүмүүс сайхан амаалдаг.
авгаалдаг. Тэгээд эмээ маань одоо нас өдөр өндөр одоо яг нутагтаа амьдарч байна. Тэндээс нь 10 км өвлжөн дээр. Тэгээд сүүл үедээ бол тэнд өвлждөг болсон. Тэр Гомбтын үүдний бууц гэж өвлжөн дээр өвлжж байгаа. Тэгээд энэ сайхан нутагтаа төрж өссөндөө их баяртай байдаг. Тэгээд нэгдүгээр ангид энд ороод бэлтгэлүүлэгтээ ороод нэгдүгээр ангидаа ороод ээж маань төрүүлээд 3 нас үргээд эмээ өвөө дээр минь үлдээгээд анагаахын дээд сургуульд яваад. Тэгээ би чинь эмээ өвөө дээр энд өсөөд тэгээд бага насаа энд өнгөрөөсөн. За ээж маань төгсч ирээд за 3 нас хүртэл ч бас эмнэлэгт ажилласан байна. Эмийн санд. Тэгээ эмийн санд аптект ажиллаад тэгээд тэр хавийн аптек эмнэлэг хаваар л бага нас өнгөрсөн байгаа. Тэгээд эмээ өвөө гар дээр өсч хүмүүжээд 1-р ангидаа эндээ ороо. Тэгээ аймгийн 2-р ангиас аав ээж хоёр маань бас одоо сургууль соёлоод үргээд нэг гэрт орж би одоо аймгийн төвд аав ээжтэйгээ амьдарч эхэлсэн. Ээжийн сүслэн залбирдаг далан булаг шүтээ минь эгч дүүсийн домогтой ихэр гурван хайрхан минь ээлснийхэн ширхгийн тоогор нандинэн хайрламар энгүй уудам говь минь эвэр дулаахан нутаг минь. Үе зөвлсөн таньда би дуу хадаан мэндэлсэн хүсэл зориг мөрөөдөл бүхнээ салхинд тань шавилсан амин газрын буйныг түмэндэн хадаг болгон дээжилсэн ариун арцны үнэртэй нутгаа сүргэн өрөөсөн би говийн хөө. Талархал нэвтрүүлэгт бол ялцчихгүй таны ижээ аавыг бол дурсан ярьж ярихгүй бол одоо болохгүй гэж ингэж бодож байна. Таны аав хилийн цэрэгт бас насаараа ажилласан алба хашиж байсан юм хүн гэж дуулсан. Таны ижээ бол одоогоор бол мэрэгжлийн хяналтад тийм ээ. Одоо эрүүл ахуйгаас одоо дарга хүртэл ажлыг ингэж эрхэлж хийж байсан ийм хүмүүсээ гэж ингэж дуулсан. Ижээ ааваа дурсалгүй яах одоо ижээ ааваа аав маань бол Өмнөгов аймгийн Хилийн цэрэг, Дорногов аймгийн Хилийн цэрэгээс эхлээд одоо Өмнөгов аймгийн Хилийн цэрэгт бол насаараа ажилласан хилчин хүн. За аав маань бас сайхан зохиосны хилчин заяа, сүүлэн булгын став гэдэг аав маань бас яруу найраг сонирхдаг. Тэгээ сайхан дуунууд бас байдаг. За одоо сайхан бэлтгэл дэд дурандаа байна. Хамгаалж эрхэс тэнгэрийн одоод шүнжин надж хонноо хидэ манх уйлэс химэрсэргэс алба тулсаа манх хичнийгэн сэтгэлийн уян. За ээж маань Өмнөгов аймгийн одоо хоолны аймаг эрүүл ахуйч ариун цэвэр халдвар судлалын станцын байцаагч дарган гэдэг янз бүрийн тэр чиглэлийн ажлуудыг хийжсэн. Ээж бол эмч хүн, аав маань бас бага эмч хүн. Бага эмч Дорногов аймгийн анагаахын дунд сургуулийг төгсөөд Хилийн цэргийн сургуульд явсан. Тэгээ хэлчин болсон. За ээж маань бол бас мэргэжлээр ажиллаад одоогийн мэргэжлийн хяналтын суур ариун цэвэр халдвар судлалын станцыг аймагтаа тэнд насаар ажилласан ийм юм байсан. Тэгээд ээж аавхаа буйнаар сүдий зэрэгтэй явж байна. Тэгээд эцэг их уруулаа. Би одоо айлын том нь. Тэгээ хоёр эмэгтэй дүүтэй. Тэгээд аав маань энэ зэргийн ангид ажилладаг. Би чинь одоо 2-р ангиас 10 төгслөө энэ зэргийн анги дээр амьдэрсэн. Тэгээд миний одоо манай амьдарч ирсэн байр ингээд бас тэнд нэг байранд амьдарч ирсэн. Байранд амьдарч. Тэгээд ангийн наадлын байранд 10 төгсгөд энд амьдарч ирсэн. Ийм сайхан бага насны маань дурсамжтай сайхан. Тэгээд одоо бид нар ч эндээс ангийн хашааныхаа үүднээс автобусан суугаад хичээл рүү явдаг. Өдөрт 3 удаа
автобус явдаг. Тэгээ ерөөхдөө их хугацаанд л ер нь алхандаа. Тэгэл сүүлдээ бас нэг эдтэй хөлийн худалдаа нэгдээд аав жир маань нэг дугуй авч өгöd. Тэрүүгээр бас их явдаг. Ээж маань доор харин цэвэр халдвар судлалын станцд ажилладаг. Тэгээд миний одоо бага насны амьдралын салшгүй нэг хэсэг бол энэ дэнж байгаа. Их дэнжирх өндөр газар. Сайхан газар. Манай Цэргийн хүүхдүүд их сурлаг, урлаг, спорт байх сайн. Цэргийн албанычтай хүүхдүүд. Тэр үеийн манай найзууд маань энэ талбай дээр л сакс тоглож шөнждөг байсан. Одоо эндээс ингээд бидний хувьд аймаг бол ингээ ойрхон харагч байна. Хүүхэд байхад нэг юм болгон том юм хол жимсэг санагддаг байсан. Аймаг дэвж хол байсан. Амар хол байсан. Цэргийн гэж дээр харагддаг. Одоо бол ингээд аймгийн одоо гэр орол маань ингээд тулаад ирсэн. Тулаад ирсэн бүтээн байгуулалтын хувьд аймаг мэн ч гэсэн сайхан болчихсон. Тэгээд энэ одоо 70 сумын 7 дугаар багийн нутагт энэ цэргийн анги маань хэрэглэгддэг. Тэгээд 7 дугаар багийн нутаг дэвсгэр дээр бас энэ бага насны манаас тодорхой одоо дурсамжтай юм уу энд өнгөрсөн. Тэгээд энэ зэргийн одоо 031-р ангиллын урд хилийг мандаг. Тэгээд эндээсээ бүх заставуудаа өдөртдөг. Тэгээд аав маань застав хөдөө удаа их явна. Энэ зэргийн амьдрал бол ерөөсөө тушаалаар тэгэл нэг өглөөс ирэхэд явцсан байдаг. Тэгэл хаана явж байгаа нэг застав дээр явж байгаа. Цэргийн одоо хүний гэр бүлийн хөөхд одоо юу гэдгийг тэр үеийн хүүхдүүд бол угаасаа хүмүүжилтэй сурлаг юмдаа хичээдэг л байсан. Бас арай илүү онцлог байсан болов гэр орон тэр ангийн шаанд орох яриа хөөрөө бас нэг бидний үед ярьдагс их орон хүмүүжил гэж ярьдаг байсан. Тэр нь арай жирийн айлын хүүхдүүдээс арай илүү байсан баха тийм ээ. Яг гэр бүлийн хүмүүжил яг цэргийн айлын хүүхдүүд бол ер нь арай илүү байх гэж бодож байна тийм. Байнгын нөгөө цэргийн уур амьсгал тэгэл байнгын жагсаал тэгэл энэ чинь нөгөө цэргүүд өглөөний нөгөө цэргүүдийн жагсаал оройн тоо бүгд ингээл чихэнд ингээл хоногч байнга ороо уулганд болно. Тэгэл тангаргийн баяр гээл хүүхдүүдийн чинь одоо жилд нэг үлээ хоёр удаа заавал тангаргийн баяр болдог. Тэр баяраар бас хүүхдүүд очиж оролцох их дуртай. Би ч бас 9 дугаар ангидаа бас тэнд нь орж их барилддаг байлаа. Тэнд барилдаж мөнгөөр шагнуулаад ээжтэй бас цайны сүү авч өгч байсан сайхан дурсамж өгдөө. Тэгээд тэр бол их миний одоо амьдралын бас нэг мартагдчихгүй дурсамж өгдөг. 9 дугаар ангийн хүүхд мөртөө том ах нартайгаа барилдаад байна шүү дээ цэргийн. Ерөөсөө цэргүүдтэйгээ л барилдаж чинь Өвөрхангай аймгийн цэргүүд ирдэг байсан. Өмнө Өвөрхангай аймгийн энэ голцоо Өвөрхангай аймгийн цэргүүд. Өвөрхангай аймгийн цэргүүд их барилдаанч байсан. Тэгээд тэдний чинь ингээл зааж явах юм шээ. Юу ягаал. Ингээ хашааны араар давуул гаргаж ирэл. Жигсааж байгаа. Тэгэл барилдаа гэж гоогаал. Их барилддаг байлаа. Одоо энд бага наснда ер нь ямар одоо тоглоомоор яг ингээд энэ хэв тоглодог. Бодвол одоо цэргийн хүүхдүүд чинь байлдаж даатаж гэдэг шиг байлаа. Тэгээ нэг багтаа тоглодог байсан. Багтаа нэг ийм тоглоом байгаасаа ч гэдэг юм уу бодож байгаа. Тэгээ одоо ингээд том болсон хойно бас нэг тэрийг хүслээ биелүүлж бас энэ хавьдаа бас та хийсэн байгаа юм байна. Бид нар бол нөгөө тэр үед чинь бол ингээл чулуун байл да янз бүрийн одоо ингээл тийшээ хэрийн сургуулийн газруудаар их тоглоно. Тэгээ сүүлдээ бол тэгэл ерөөсөө сагсан өмгөл байсан дөө. Хамгийн сайн хөгжсөн, хамгийн олон бүх тоглолтог спорт бол. Тэгээ бид нар бол яг энэ талбай дээр сакс тоглоод өдөржингөө ингээл гараа саяртдаг л ерөөсөө энд л үүдсэн. Шарон талбай дээр дүүдэд ерөөсөө энд дээр. Манай найзууд хамт тоглолдог одоо бэлгээ гэдэг найз маань бас талигаж болцсон. Маш гоё сакс тоглодог найз байсан. Тэрнтэйгээ л үзээд л байдаг. Тэгэл одноо соёлоо гэдэг олон найзууд маань тоглож өслөө. Тэгээд энэ бас тоглоомынхаа талбайг өндөтгэж энд бас би хэдэн жилийн өмнө ийм саксны талбай байгуулж өгсөн. Тэгээд энэ талбайгаа энэ одоо хүүхд нарсныхаа дурсамж болгож энэ талбайг энд байгуулж одоо үеийн цэргийн ангийн хүүхдүүд тоглох зөвлөө цагаа өнгөрөх юм сайхан боломжоор ханх зорилгоор энэ талбай байгуулсан. Энэ манай их сайхан цэргийн анги маань бас ингээд аваад явж байгаа их баяртай байдаг. Нэгдүгээр ангид 1987 онд Цогтоо сумдаа орж олон сайхан найз нөхдөдтэйгөө
өнөөдөр одоо 25 жилийн яваад тэмдэглэж байгаа энэ сайхан найзуудтайгаа нэгдүгээр ангид орж миний одоо анхны аав усыг заасан багш маань мөн одоо нөгөө ангийн одоо 2 анги нэгдүгээр ангид 2 бүлэг байсан. Тэгээд энэ сайхан найзууд маань өнөөдөр төгсөлтийнхөө баярыг 25 жилийн яваад тэмдэглэж байгаа ийм сайхан үед найзуудаа дурсаад сууж байна. Тэгээд хүнд одоо найз нөхөд гэдэг бол одоо маш эрхэм чухал асуудлууд. Тэгээд нэг бол энэ найз. Тэгээд найз одоо чиний одоо энд сууж байгаа найз маань бол тэр одоо бомбтын усан дээр хонь малаа усалж, хоорондоо барилдаж ингэж явсан. Наранбат найз маань байна. Марунаад уралдаж бага насны маань одоо сайхан дурсамжтай үед энд байна. Амьдрал дээр бас хоорхон байдаг ийм дотны сайхан найзууд байна. Тэгээд би бол найзуудынхаа бас нэг итгэлтэй андан түшиг нүмер нүүлгэн байхын төлөө байдаг. Тэгээд манай найзуудын маань гэр бүл ар гэрийнхэн одоо бол ер нь надтай хамт явж байгаа нэхэд бол их сайхан сэтгэл амар явдгаа гэж бас нэг бус удаа найзуудын маань ярьж ирсэн. Тэгээд тэрэнд бол их баярлж явдаг. Тэгээд хаач явсан найз нөхдөд нэг хамтдаа дандаа зөв зүйлийн төлөө зөв газар зөв цагт зөв зүйл ярьж ингэж явж байхын төлөө ингэж бодож явдаг. Тогтоо сумын наадамд сумын заа өнөр гэдэг хүнийг давж үзүүрлээд мөнгөн медаль угаагаад. Анх манай Хойч ингэж чинь миний найз чи 19 настай. 17 настай. 17 настай. Суманд үзүүрлээд. Тэгээ хэдүүлээ нөгөө тухайн үедээ нэг бас нэг ганц хоёр юм уу зөр олуулаач байсан нэг яг хэвдээ жоохон хүүхдүүд нэг ганц нэг юм ууцгааж байгаа. Тэгээ сүүлдээ нөгөө эксперт байсан их тэр үедээ. Тэгээ тэрийг найруулах усгүй болсон. Би нэг айл руу яваад бас банд хүү ахаар ороод нэг ус авцраад найруулад ирсэн чи хараа хар цай авцраа найруулсан медаль нь цайны шааранд дарагдсан байсан байгаа юм. Өглөө болсон чи. Бүгд тэндээ унтчихсэн. Тийм Тэгс нэг найзууд маань медаль угаач тэр манай ангиас бүхий медаль гэдэг бол анх удаа л тийм мөнгөн медаль авсан. Тэгээ тэрийг ангийнхан маань бүгдээрээ угаа маш одоо хүндэтгэлтэй угааж тэгж явсан одоо цаг үе дуусч байна. Тэгээд Yarsan ankhni ötrös erven erdemi şimik kurtser arvın çilik ardan arxala онд анх сургууль төгсөөд авч байсан ангийнхан манай одоо 25 жилийн ойн уулзалт ирчээд маш их баяртай байна. Нэгдүгээр энэ анги маань нэгдүгээр төгсөөд одоо 33 дахь жилдээ болж байна. Тэгээ би багшийн сургууль төгсөөд ирээд 2 дахь ангийн дааж авч байсан. Сэдвэрч манай энэ бүлгийн ангийн дарга нэрсэн. Нэгдүгээр ангид байхдаа ерөөсөн бол төлөв даруу тийм уужуу тайван тийм хөвгтэйсэн янз бүрийн тийм ааш зам байхгүй. Тэгээд манай сэдэ маань үсгэлийн баяр ихэд аа усыг болж байсан. Тэгээд одоо хамгийн тэргүүний тийм хөвгтүүдийг аа усыг болгох байсан тэр үед чинь. Тэгээд манай сэдэ маань нэгдүгээр ангид орчоод аа усыг болоод үсгэлийн баяр ихэд хачин уург ингээд алдарт гавья авьяас чадвар аль сайхан өгөнд ордог аа усыг бий байна гэж хачин баяртай хэлдэг байлаа.
Тэгээ тэрийг одоо ч мартахгүй ингээ байг уулзахаар багшаа би аавсгаа тэгж хэлж ирсэн гэж хэлж байна. Тэгээ би сэдэг бас их төлөв дараа их мундаг ер нь бол их тийм хэрсүү юм шиг тийм үгс. Тэгээд манай сэдэ ста хөөрхөн дараахан төлөв нам суурьтай том болоод сайдын буйртай хөхд болно гэж их ярьдаг гэсэн. Тэгээ тэр үед маань хүүхдүүдээр сайдтай хамгийн том хүн гэж бодоод одоо сайдын буйртай хөхд болно гэж би их тэгж яадаг гэсэн. Бэлэг шээждэг гэж хэлдэг байсан. Бид нартай мөн адилхан цогтовоогийн улаан хөрсөн дээр тоглож өссөн. Их том үетэй хөхд биш үү? Морин байлдаа ээждэг, бүх сонирхдаг, барилдчихдаг. Ангасаа дээрээс хоёр чагсдаг. Ийм биерхүү төлөв төш ер нь түүнийх нь ноён нуруу багаасаа мэдэгддээ нилээ. Сумын наадмаар барилж байсан. Сумын 99 онд сумын 40 жилээр барилдаж байсан. Сумын аймгийн арсан цолтой хүн шүү дээ манай зөдөрчиж. Дэвэ шаваа сайтай. Тийм багын тийм хар мах сайтай тийм биерхүү хүүд байсан. Тэгээ өөрөө уухгүй хөдлөмөрч нэг юмдаа тууштай. Одоо багада онц сурдаг байсан. Тэгэл тэрүүгээр өндөр математикаар бол заадах юм бол гавууд шүү дээ ер нь. Тэгээ юм багын тим их чамбай, их хэрсүү. Тэгээд сурлага номондоо одоо эрэгтэй хүмүүс ерөнхийдөө тийм нэг сурлагандаа бас тим их сайн байх нь бас ерөнхийдөө ховор. Гэтэл сэдэ бол ерөөсөө 10 дугаар анги төгсөн төгслөө маш одоо дамаангүй математикаар үзэж одоо маш их амжилтыг үзүүлж явсан. Сэдэ чинь тэгээд нэг өсгөлийн баяр аавс болсон шүү дээ. Тий. Тэгс аавс болсон. Озургүй одоо исээс амнаа ошиг санхна нөхөд гэж байдаг нарга хүчтэй хаяа озраа нартэн очим Химор сэргээсэн нөхөд гэж байдаг. Мөрөө түшилцээд хаяа дуулахад мөнгөн дарсч амттай болдгоо. Зүдэрхийн цагт зовлон бас манай төрсөн нутаг миний одоо сууч хүмүүжсэн газар зөвхөн сум маань бас бусад сумдуудаас бас уул уурхай муутай одоо ажиллаж байгаа уул уурхай байхгүй ч гэсэн өөрсдийнхөө одоо ажиллаж хөдөлмөрч төр зангаараа өөрсдөө одоо тийм зам харилцаа сайн хөгжсөн учраас амьдрал ах нь бол хүн ардын амьдрал ах нь бол тийм одоо бусдасаа дутахгүй одоо ялангуяа хотелтой бизнес одоо ресторан одоо сүү цагаан эдэгээ зарах хүртэл айгүй хялбар тий одоо өмнө аймаг руу явж байгаа бүхэл машин унаад хэрэг хүн тээвэр зорчигч тусмаар дайрдаг учраас тэрэнд нь бол их давуу талтай байдаг. Тэгээ нутгийн 100 олондоо бас энэ дэлгэцийг ашиглаад хар багаас мань хамт тий одоо намайг мэддэг тэгээд намайг байнга дэмжиж байдаг нутгийн
Цогтоо нутгийн зам олондоо өмнө нутгийн ард иргэдтэй би бол их талархаж явдаг. Энэ хүмүүсийн цаашдын сайн сайхны төлөө өөрийн одоо бүхий л чадвараа бүхий л одоо байгаа боломжоо 100-200% ажиллаж ажиллахыг л би хичээж бас мөрөөдөж явдаг. Одоо хүний төрсөн нутаг тэгээд өссөн гэр эмээ өвөө гэдэг бол хүний амьдралын одоо хамгийн чухал асуудал. Тэгээд энэ хүмүүсийн энэ нутгийн зам олонныхоо одоо хүндэтгэл, итгэлээр л одоо би өдөө зэрэгтэй явж байгаа. Ерөөсөө энэ нутгийнхан маань дэмжихгүй бол би бол одоо аймагт ингэж дуу хоолойгоо өргөж явах хамгийн гол энэ хүмүүсийн л одоо нутгийнхан маань л намайг итгэж явуулж байгаа учраас бид одоо тэр хүмүүсийн итгэлийг даахын төлөө л ажиллаж байгаа. Цааш тэгж ажил. За бид нар чинь багада одоо их аймгийн дүүхэн маань бол энэ зуны цагт бол уул руугаа гарч аль нэг ам руу гарч их амардаг. За манай цэргийн ангийнхан бол бас жил болгоо ирж амардаг байсан. Тэгээ энэ газруудад бол энэ бага насндаа ирж амархад маш их дурсамжтай сайхан газар. Тэгээд одоо цэргийн ангийн автобусаар ажиллаж нийт одоо хүүхдүүдтэйгээ ингээд жил болгоо амардаг байсан юм сайхан газар. Тэгээд өөрөө бол бас яг энэ Баяндлаа улганы нутгаар бага насндаа өсч мөжсөн. Би ч юм бол тоглож өссөн баг тий. Би ч юм бол одоо болгонд төрж өссөн. Тэгээд манай ээж энэ Баяндлаа нутгийнх. Тэгээд одоо энэ хүн хойшоогоо энэ охин хөтөлт хүүхэд багтаа зуны амралтаар их ирж амардаг. Одоо энэ Баянбаргатын нутгаар энэ ууланд их амардаг байсан. Хон урганд их явна, шиг урганд их явна. Тэгэл яг хүүхэд насаа бас энэ сайхан нутгийн хаймаа үзэсгэлэнтэй энэ сайхан газар бас өнгөрөөсөн байдгийн бүх давхуу цагийн гой дурсамжтай одоо хөвгөлтэй олон зүйлүүд байдгийн. Тэгээд манай энэ гурван сайхан уулын чинь амуудаар одоо ингээд өөр аймагаас ирсэн, орон нутгаас гадаад дотоодоос ирсэн жуулчд байдаг юм уу? Энд бүгд маань одоо аялал жуулчлалаар ирсэн хүмүүс маань энэ амуудаар ирж амарч за энэ байгалийн үзэсгэлэнтэй сайхан газрыг үзэх энэ арц гэж ямар ургамал байдаг энэ уул хадан дундуур явах энэ газрыг үзэх гэж маш олон одоо аялал жуулчлалын гадна дотны хүмүүс маш их ирдэг. Ийм сайхан газар байна манай энэ гэдэг бол найзууд тэгэхэд одоо олон сайхан уран бүтээл дээр маань бас дэмжиж хамтарч ингэж ажиллаж байсан байдгийг. Тэгээд анх тэр 2008 онд бид нар Говьшанхай нутаг гэдэг сайхан уран бүтээлийг одоо дуулаад тэгээд тэр яг тэр клипний хөгжөлтэй юмнууд их байдгийн л да. Тэгээ би өөрөө тэр клипэндээ бас тэр чинь 5-6 минут жохоо үргэлжилдэг юм урт 6 минут л тий. Манай яруу найрагч Баян мөнгөшүүлгийн нэвчээд хавлын гай сэтгэлтэн сэрүүд аян хийгээд хөгжмөн хийгээ. Тэгээд тэр клипэн дээр миний дүрс ерөөсөй байдаггүй байхгүй юу. Тэгээ одоо би тохойд одоо уг нь бол орох их сонирхол байгаад байдаг. Тэр клипэн дээр орсон бүх одоо тоглосон тэр хүмүүс бол дандаа манай өмнө залуучууд байдаг байхгүй. Тэгээд манай сэдэж гэсэн өөрөө орсон байдаг тий. Тэгээд би тэр клипэн дээр ороогүй тий 15-ны цагтаа гинд тоглоо. Найруулагчтайгаа ярьж байгаад хамгийн баг тийм дүрс байна уу? Тийм дүр байна уу гэдгсэн. Тэгээ баг орох дүр байна уу? 15-ны цагтаа тэр аваад цагтаа тэр. Төсгөө үтэр одоо уулчин гавьяа төсгөө үтэр тийм дүртэй яагаад. Тэгээ бид нар бол бас өмнө өвчүүд хаяа нийлээд энэ клипнийхээ тухай бас нэг хурал болоод хурлын ороо бас бидэд нийлээд тэгээ хөгжилтөөд тэгээ хоорондоо бас барилдаад тэгээ уцаахан маань бас хөл алдаж одоо нүрээр унсан байгаа. Тэгээ одоо тэр унгасан хүмүүс маань одоо энэ сууж байна. Тэгээд тэгэж унаад тэгээд унахтаа энэ баруутлынхаа хацрыг жоохон халцлаад тэгээд ийм нүртэй юм чи яаж одоо энэ клипийг тоглох вэ тэгээд
Тэгээ миний дүрс тэн дээр ороогүй байдаг. Ээжийн сүслэн залбирдаг далан булаг шүтээ минь эгч дүүсийн домогтой ихэр гурван хайрхан минь ээлснийхэн ширхгийн тоогор нандинэн хайрламар энгүй уудам говь минь эвэр дулаахан нутаг минь үе зөвлсөн таньда би дуу хатаан мэндэлсэн хүсэл зориг мөрөөдөл бүхнээ салхинд тань шавилсан амин газрын буйныг түмэндэн хадаг болгон дээжилсэн ариун арцны үнэртэй нутгаа сүргэн өрөөсөн би оюун хөө наран жилсэн нутгийн хан халуун зон дээр хөдөлмөрлөж нандин ариун эрднээс нь Монгол түмэндэн түгэнэн би өрөмтөж тогтсон судлынхан алтан хөвөрдөл дуцыг өнөмөнх орныхоо ариун хөгжил дэшилнэн би уур хайчин хүн Энгисийн бууц юмгийн лэгов минь тэнгэрийн боён юмгийн лэ төмөн минь өдөө нар тоссон алхалнан би өвгдийн ёсыг даган амьдрнан би Тасаа хэлж байна л да эдийн засгийн анги аваад ингээд их сургуульд элсэн ороод явсан гэд цэвэрлэгцээ үзэн сууж байгаа та хоёрын ярилцлагыг нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бас бодож байгаа хэл та 5-7 компани захирлаар одоо саяхныг хүртэл ажиллаж байсан. Тэгэхээр одоо энэ хүн ямар сургууль одоо төгссөн юм болоо ямар сургууль төгссөн юм болоо ямар мэргэжилтэй хүн юм болоо гэж одоо сонирхож бодож байгаа хүмүүс байгаа ах гэж бодож байна. Миний хувьд бол математик суурьтай. За тийм учраас аймгийн математикийн олимпиадад бас олон удаа орж ирсэн учраас хаан улс дэд сургуулийг бизнес эдийн засагч хэрэглээний математикчдын мэргэжлийг эзэмшиж 5 жил сурж энэ хос мэргэжил төгссөн. За ер нь бол одоо математик суурьтай эдийн засаг бол хамгийн чухал юм аа гэж тухайн үед ер нь одоо ч гэсэн одоо математик суурьтай л бүх шинжилгээ хөгжиж байна. Ийм учраас энэ хоёр мэргэжлэр эдийн засаг математикийн хоёр мэргэжлэр төгсөж бас цаашдаа төрлөө академиг бас магистрийн зэрэг хамгаалж за Америкийн нэгдсэн улсад бас мэргэжил дэвшлүүлж за одоо бас нэг биелүүлж амжаагүй нэг ажиллагаа техникийн их сургуулийн докторантаар бүртгүүлээд ингээ бас өөрийн ажиллаж байгаа салбарынхаа энэ 5-7 бүлэг ордынхоо тулгымч асуудлуудаар бас эрдмийн ажиллагаа болгох санаатай ингэж явж байгаа. Та ажлын гараагаа ханаас эхэлж ирсэн юм бэ? За миний ажлын гараа бол Ашнай корпорацийн төслийн менежер. Тэгээ маркетингийн албаны дарга. За улсын их хурлын гишүүний бие төлөвлөгч туслах гэдэг ингээл миний одоо энэ амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж за зөвлөж багшилж явдаг манай Бат Эрдэнэ ах байна. Тэгээд Бат Эрдэнэ ах бол энэ өмнөх хүчүүдийн олон мянган хүний бас олон залуучуудын тус дэм болсон. Тийм учраас миний хувьд бол тэр хүнийг их одоо баярлж тэр хүнд их баярлж авдаг. За мөн одоо нутгийн одоо залуучууд та нар одоо Улаанбаатарт ингээд байж хооронд ч одоо нутагч нь гадны одоо хүмүүс гэдэг юм уу тий гадаадын хүмүүс нутагч нь эзэн суугаад нутгийн чинь уул усыг одоо үл хүндэтгэж янз бүрийн одоо үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн чинь уугуул иргэдийг бас ажил төрөлд авахдаа таарахын байна. Та нарээс нутг руугаа явж ажил гэсэн юм анхны чиглэл уриалгыг Бат Эрдэнэ гишүүн өгч 2009 онд бас компанийнхаа дэд захирлаар санхүү хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Тэгээд тэр зэгээс хойш бол энэ улуурхайтай холбогдож энэ орон нутгийн өмчийн ганц одоо томоохон уурхайгаа хүний дор оруулчлгүй нэг төлөв төвшин авч явахын төлөө уурхайчтай гар нээлж хамтран ажиллаж өдийг хүрлээ. Тэгээд одоо энэ ууган 5-7 уурхайхаа дэд захирлаар
2009 онд ирж ажилласан. Тэгээд сүүлийн одоо бас 7-8 жилийн уурхайхаа захирлаар ажиллалаа. Тэгээд энэ уган даван толгой гэдэг энэ сайн компани үйл ажиллагааг бас өндөрт өргөж хамт олонныгоо удирч явж байгаадаа бол их баяртай байдаг. Үлгэр домгийн эхлэлд үлг өрвөлтэй мөнхөрсөн үлэмжиг шуун хууглагдж чулуучсан ойн төгөл эдэн жива 60 өнгөрсөн ч галаар ургаж дэвчсэн хадан төрхтэй модод ертөнцийн сүүлчийн ховрол нүүрс хэмээх нууцлаг хэрн үлэмж төгөлдөр зүй тогтнол нийтэр хөгжил хүргэсэнд ертөнц дэлхий дахны бахархал орволд хувираад өөрөө шатаж бадамлан асах галын дүл зүйл бүрээр хувирч мэдэх шидийн гэлтэй гайхамшиг. Дэлхийн цэнгэр гарагийн газрын атлас зурган дээр дээдийн заягаар хомирлох дээлтэй Монгол өвгтний торгоны хээшиг гоёхон өнгөрсөн говьд нь тулганд дүрлзэн асаад түмнийг дэвжээг эрдэнэс минь. Шандас хүлгэн хурд шалгасан зэрэглээд талдаа шууд жиргэж өглөөг өгцөн домгийн девачин сэвэлзэг салхиар найгах таан цүлхэрд нутаг минь сүйтэй ээжийн мөм шиг энгийн таван толгойд би тэмэн жингэр ачаалж өвөд гэрээ дулаацуулж тэргүүн 9 хүднэр хонцоо даруулж жиндүүлээгүй нутгийн уран дарахчууд нам хөөргөндөн түлшээж нууршгүй гам төмрийг хайлуул ширээсэн улбаатай ханагар шанхнуудгийн миний эрдэнэс баялагийг багцаалдаж хэдэн 10 тэртээ дөрмөө зоосон гайгуулчид ховорхон улдах харалтан гайхамшигт судлыг хайрхан цэцэн хормоогоос илрүүлж нээсэн түүхтэй 4-8 амнуудад ажил ундран жигдрээд дуу аясан уурхачид хүнд техник нүргэлүүлж экскеков шин шангаар нүүрс дүртэл хутгаад ээлжээ хүлээсэн тэргэнд багтайгч начаална өндөр тэнгэрийн дор өдлөн дэвших хэрөлөөр өтөл буурал болтлоо голонтон ширлэх заяатай үеийн уурхачид төрж төгсөх талбар минь үргэлжийн дээдэр дурсагдах үлэмж баян уурхай минь агас зууны түүх юугаан хойж үедэн өвлүүлсэн хотлоор дурсах хүмүүсийг өсгөж тэтгэж бойжуулсан хүүхэд залуусын хөгжүүн найраг дуутай залгилсан хорвоо дэлхийд цорээдсэн аяа бидний таван толгой. За 5-7 хувьцат компани маань бол энэ 5-7 уурхай гэж анхны нэр нь бол 5-7 уурхай. Тэгээд энэ улсын үйлдвэрийн газар болоод 1966 оноос хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа. За 1966 оноос одоо өнөө хүртэл 54 жил энэ говийн бүсийн аймагуудын өвлийн бэлтгэлэлтэн зориулж эрчим хүчний нүүрсээр хангаж ирсэн. За энэ эрчим хүчний нүүрсээр хангана гэдэг бол энэ ард иргэдийг дулаан өнтэй үйлчлэхэд бол маш чухал ажил байдаг. Тэгээ энэ хариуцлагатай үргийг манай уурхайчд маань одоо 54 дэх жилдээ гүйцэтгэж байна. За ер нь энэ бүс нутагт энэ хавьдаа бол дотоодын борлуулалт хийдэг. Жишээ нь одоо сумд руу нүүрс өгдөг, айл өрхөд одоо төчний хэрэгцээний нүүрсийг өгдөг зөвхөн манайх л байгаа. За энэ бол мэдээж бас одоо ард иргэдээ бодсон тийм алдагдaltaй. Одоо нэг талаараа алдагдaltaй бизнес. За бид бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдлаа өөрсдөө өөр дөрөө аваад ард иргэдээ хямдхан одоо чанартай нүүрсийг нийлүүлдэг. За тэгэхээр бид нар 5-7 хувьцат компанийн уурхай дээр хүрэлцэн ирээд байна. Манай зочин хөтлөгч Цэлийн тэргүүний ажилтан Бат сайхан бид хэд сайхан ярих гэж байна. Битүүрийн хувьд бол маш сонирхолтой байна. Одоо асуух зүйл их байна. Анх удаа би 5-7 хувьцат компани уурхай дээр ирж байна. Уурхай гэдэг бол өөрөө маш өндөр сэтгүүлтэй байх хэрэгтэй байдаг юм байна. Маш том хүчит дээгнүүд уурхайчид ямар хүнд хөдөлмөр хийдгийг бол эндээс зүгээр хараад ойлгож ил байна л да. Тэгэхээр одоо үүх төгөөс нэхлээд ер нь яагаад 5 толгой гэсэн юм бол энэ нэрнээс зүгээр яриа. За энэ 5 толгой бол одоо алдарт энэ 5 хайрхан байдаг тий. Тэгээд одоо бидний энэ одоо урд талд 5 хайрхан байгаа. Энэ 5 хайрхны нэрээр нэрлсэн. Энэ сайхан орд тэгээд дэлхий дээр одоо нийт нүүрсний уурхайнууд дотор бол эхний 5-д багтах тийм том хэмжээний нөөцтэй. За нүүрсний чанараараа бол бас нэлээд өндөрт орох юм
сайхан уурхай байгаа. Тэгээд манай энэ одоо тавталгын ордын бол анхны эзэд нь бол энэ манай компани гэж явдаг. 1966 онд ардын их хурлын тогтоол гарч улсын үйлдвэрийн газар болгоод тэгээд үйлдвэрийн аргаар ажиллуулж эхэлсэн ийм уурхай. Тэгээд тэр цагаас хойш одоо ингээд 54 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. За 54 жил түүнээс ч өмнө одоо гар албалж байсан. Тэгээд бүхий л хугацаанд бол энэ говийн аймагуудын эрчим хүчний нөөцийн хэрэглээг хангаж энэ сумдын аймагуудын уурын зуухны бүх нөөцийг манайх хангаж ирсэн. Тэгээд манайх цаашдаач хангана. Тэгээд энэ нийт одоо талбайнхаа одоо бол манай лицензийн хэмжээ бол 0.4 хэсэг дээр байдаг, 4% дээр нь байдаг. За мэдээж 95% нь бол Эрдэнэс тавталгын компани. За 4.5% нь бол Energy Resource компани эзэмшдэг. За ийм 3 одоо толгойн 3 чулуу шиг ийм 3 уурхай энд үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд 2004 оноос эхлээд экспортод одоо анхны нүүрсийг экспортлж Монгол улсын нүүрсний экспортын одоо шанг бас манай компани тавьсан. Тэгээд энэ хугацаануудад бол одоо хамгийн одоо анхдагч бүх зүйлүүд гэдэг бол манай хамт олон энэ үеийн уурхайчд хийж бүтээн байгуулж ирсэн. Жишээ нь бол одоо Cox-ийн Bio гэдэг манай энэ гар аргаар үйлдвэрлэдэг Cox бол Монгол улсын Cox-ийн стандартыг энэ одоо гар аргаар ажилдаг энэ Bio-гаар энэ бүтээгдэхүүнээр стандартыг тогтоосон. За энэ бүтээгдэхүүнээ бас бид нар бас тасалгүй жил болго ингэж хийж Улаанбаатар хот бол налайх хүнд металлургийн үйлдвэрүүд хайлуулах үйлдвэрүүд авдаг. Тэгээд манай хамт олонч одоо 200-аад үндсэн ажилтнтай 1500-аад туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудтай. Тэгээд цагаан овоо багийн төв бол манай тосгон манай уурхайчдын тосгон бол цагаан овоо багийн төв гэж явдаг. Ингээд одоо 84 онд энэ хойд Ингэр дээр бууснаас хойш яг тэндээ ажиллаж амьдарч байгаа. Тэгээ одоо бас энэ тоостой холбоотойгоор бусад уурхайнуудын одоо нөлөөлөлтөй холбоотойгоор иргэдээ ажилтны хар гэрийг хойш нь тоосноос гарч шинэ суурьшлын бүс рүү нүүлэх асуудал их тулгымцсан асуудал болоод ингэ байж байна. Тэгээд бид бол 2004 оноос эхлээд одоо Монголын нүүрсний зах зээлд анхны экспортлогч болсон. Тэгээд нүүрсний экспортыг анх Монгол улстай хийж за энэ цагаас хойш бол одоо 16 жил Монгол улсын төсөвт аймаг орон нутгийн төсөвт одоо бодиттой хувь нэмэр оруулж байр суурь эзэлж явж байгаа. За ер нь бол 16 жилийн хугацаанд бол Монгол улсын одоо санхүү эдийн засгийн одоо том хувь нэмэр оруулсан бүхэл шагналуудыг бол манай хамт бол авсан. За жишээ нь одоо Алтай айлж үйлдвэрийн танхимын шилдэг 100 компани бол байнга шалгардаг. За ер нь бол ашигын үзүүлэлтээр бол нэлээд дээгүүр офицер компани Монголын хөрөнгөний биржийн үзүүлэлтээр бол ер нь одоо бараг 1-р байранд ингэж явдаг. Ийм хамт олон байгаа. За манай компани үндсэн 200-аад ажилтнтай. За ростын системгүй одоо өглөө ажилдаа яваад хүүхдүүдэд автобусанд сургууль цэцэрлэгт нь өргөж өгөөд за орой ажилласаа буугаад шөнийн ээлжин зөрж ажилдаа гараад тэгээ хүүхдүүдээ одоо сургууль цэцэрлэгээс нь аваад ингээд халуун амбулээр амьдэрдэг. Ийм уламжлалтай хүний нөөцийн системтэй ийм уурхай. Тэгэхээр бол энэ Өмнөг аймгийн маш олон гэр бүлийг ажлын байраар хангаж байна гэсэн үг. Ер нь манай компани үйл ажиллагаа бол аймгийн эдийн засгтай бол одоо шууд холбоотой. Тэгээ манай компани зогсоход л ер нь одоо аймгийн банк санхүү одоо бүх зүйлүүд ингээл зэрэг зогсож идэг гэж ярьдаг. Тэр бас үнний одоо тэр үл яхааргүй үнэн юм аа. Компани маань 51% нь Өмнөг аймгийн өмч, 49% нь бол олон мянган хувьцаа эзэмшдэг өмч. За 49% бол дэлхийн 23 орны хүмүүс хувьцаа эзэмшдэг. Мэдээж монголчууд бол их байгаа тэр дотор. Тэгээд одоо манай нийт хувьцаа эзэмшдэг маань одоо
үйл ажиллагаа жилд хуралдаж энэ компани үйл ажиллагааг дүгнж цаашдын одоо төлөвлөгөө зорилтыг баталж өгдөг энэ хурал капитализм систем маань одоо ажил үйлс сайн байна гэдэг үл энэ компани ажил үйлс одоо сайн байна гэсэн үг. Тийм учраас эзэмшигчд маань одоо гүйцэтгэх удирдлагын багт бол их одоо сэтгэл хангалуун байдаг хаа гэж ингэж боддог. Яа тэгэхээр бид хоёр ажлынхаа талбай дээрээ сууж байна. Гаднаас ирсэн хүмүүс за одоо бид нар гэхтэл нөгөө ирэхгүй байж байгаа л ирэхээр ингээл өмнө говь аймаг нь хөгжиж байна гэж хүмүүс ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ их бүтээн байгуулалтын юмд бол мэдээж орон нутгийн таван талбай бол байнга оролцоолтой ордог байна. Орон нутгийнхаа хөгжлийн төлөө, залуучуудынхаа ирээдүйн төлөө, соёл урсгалын төлөө ингээд оруулж байгаа хөрөнгө оруулалтуудын талаар хоёул ярьж байна. За манай орон нутгийн таван толгой энэ таван толгойн бүлэг ордын одоо анхны одоо эзэн тэгээд 51% нь одоо эзэмшдэг учраас орон нутгийн таван толгой компани одоо Ноогдол ашигаар энэ Өмнөг аймгийн энэ бүтэц дэвсгэр дээр байгаа аймгийн төсвийн хөрөнгөөр харуултаар хийж байгаа бүх бүтээн байгуулалт бол манай компани толгойн оролцоо манай компаниас хийж байгаа Ноогдол ашигын үр дүнгээр бол бий болж байгаа. Энэ зам харгуу, энэ гэрэлтүүлэг, энэ шин далан задгад, энэ шин барьж байгаа одоо театр, музей, саяхан ашиглалтанд орсон одоо спорт цогцлбор энэ 10 сумд руу тавьж байгаа Баяндлаа хүрээд одоо тэрээс цааш 20 км явсан засмал зам гэдэг энэ бүгд бол орон нутгийн таван толгой Ноогдол ашигаар тэрний оролцоотой ингээд барьж байгаа гэдгийг бол хэлэх хэрэгтэй баг. Тэгээд Өмнөг аймгийн хэмжээнд бол 1 номерт хөрөнгө оруулагч 1 номерын одоо Ноогдол ашиг тараагч одоо бүс нутагтаа орон нутагтаа хамгийн ээлтэй ийм компани. Өнөөдөр Өмнөг аймгийн хөгжил, дэвшил, өнгөтэй өөдтэй одоо бүхэл зүйл бол энэ одоо ууган уурхайтай манай сонсшгүй холбоотой. Тэгээ манай уурхай бол үнэхээр одоо бүхий л одоо зүйлийн анхдагч нь байдаг, жишг нь байдаг, нийгмийн хариуцлага одоо орон нутгийн харилцаа гэдэг одоо татвар төлөлт төсөвт үзүүлж байгаа нөлөө өдрөөр бол ер нь бол жишг ийм уурхай. Юм учраас энэ хамт олноороо би бас их бахархаж явдаг. За тэгээ сүүлийн аймгийн засаг даргын орлогчоор 13 онд ажилласан. За 12 оноос аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр бас 8 жил ажиллаж байна. За аймгийнхаа одоо өдөр тутмын нийгмийн эдийн засгийн ажил амьдралд өөрийн одоо дуу хоолойгоо хүргэж оролцож 8 жил ажиллалаа. Тэгээд аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа бол бас энэ уул уурхай байгаль орчин дэд үтсийн асуудлыг нь хариуцж ажиллаж байсан учраас манай аймгийн одоо хамгийн долгомжсон салбарыг тодорхой хугацаанд хариуцж ажиллаж байсан. Тэгээ энд бол тухайн үед бол манай аймагч нь бол яг одоо ч гэсэн одоо 20 гаруй уурхай үйл ажиллагаа явуулж байна. Маш олон хайвал лиценз байгаа. Тэгээ өргөн удам одоо нутагтай манай Өмнөг нутагт ч нь бол үнэхээр одоо бас арай хэтийдсэн тийм олон хайвалын лиценз авчихсан. Бас олон уурхай нэгдсэн. Цаашлаад одоо олон уурхай нэгдэх гээд хүлээж байгаа. Тэгээд ийм асуудлууд бол бас говьчууд бидний сэтгэлийг их зовоож байгаа. Яагаад тэгэхээр нийгмийн хариуцлагагүй, говьчуудыг мэддэггүй, говьчуудын бас амьдрал ахуйг мэддэггүй. Ийм уурхайнууд бол нэгдэд хэрэггүй юм а гэж үздэг. Манай говьчууд ч гэсэн бас ийм сандалтай байдаг. Үнэхээр нийгмийн хариуцлагатай уурхай нэгдэнгүүтэл одоо говьчуудын амьдрал бол тодорхой хэмжээгээр уурхай нэгдсэн уурхайн тоогоороо ингээд өсөөд дэвжээд явдаг бол бас болж байна. Тэгээ харамсалтай нь бол яг тийм дүр зураг бол одоогоор ажиглагдахгүй байгаа. Тийм учраас бол миний хувьд бол одоо аймгийн засаг даргын орлогч байхаас эхлээл энэ уул уурхайг бас нэмэхгүй одоо байгаа хүмүүс уурхайнуудаа бас хариуцлагатай байлгая гэсэн ийм бодолтой л ажиллаж ирсэн. Тэгээд за бас Өмнөг аймгийн Тэмийн соёл уралдааны холбоог анх байгуулад манай улсын их хурлын гишүүн Даш Тэмэрлийн Бат Эрдэнэгаа энэ Тэмээ хамгаалах санг 2005 онд байгуулад энэ сангийн үйл ажиллагаа маань явсаар хагаад Тэмийн соёл уралдааны холбоо болоод за миний бие бас тэр холбооны ажиллагааг удирдах бас нэлээд хэдэн жил болж байна. За
За манай холбоо бол одоо 2 жилийн өмнөөс Монголын Тэмийн соёл уралдааны холбоо гэж нэрээ авсан байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо Монгол улсын одоо тэмээний тоотлогоогоор хамгийн олон тэмээтэй нь бол Өмнө Хувийн аймаг. Тэгээ Өмнө Хувийн аймгийн холбоо бол Монголын Тэмийн соёл уралдааны холбооны одоо үүсгэн байгуулагч нь Ямаа гэдэг одоо бусдад аймагуд хүлээн зөвшөөрч тэгээ бусдад аймагуудтайгаа хамтарч энэ Монголын одоо Тэмийн соёл уралдааны холбооны байгуулсан. Тэгээ ажиллаж байна. За бидний одоо та бүхэн бол бас мэдж байгаа бох тийм Тэмийн соёл гэдэг бол үнэхээр одоо говьчуудын бол олон зуун жилийн тий ахуй амьдралын салшгүй нэг хэсэг. Тэгээ тэмээгээ уйж оролдуулдаг хүмүүс бол маш олон байдаг. Сүүлийн үед бол энэ тэмээ уйдаг хүмүүсийн алдар цуг алдаршуулах гавьяа шагналыг нь тодорхойлох тал дээр төр засгийн байгууллагаас заашгүй анхаарах шаардлагатай болсон байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол аймгийн одоо алдарт үеэс тэргүүн үеэс гэдэг ингээд цол тэмдэг өгч байгаа. За яг одоо энэ улсын хэмжээний уралдаанууд бол мэдээж Өмнө Хувь, Баян-Хонгор, Дорн Хувь, Дунд Хувь гэж болж байгаа. За ийм учраас энэ улсын хэмжээний уралдаанууд оролцож байгаа уяачдын хөтөлмөрийг үнэлж улсын зэрэг цолоолох талаар бас бид одоо энэ цар тахалтай холбоотой бас хөөцөлдөж бас арай хамжихгүй байна. Боломжгүй болчиход байна. За энэ цар тахалгааг болоод ирвэл Монгол улсын ерөнхийлөгчдийн саналаа тавина. За ингээд одоо хурдан хат одоо гарааны 6 дээрээс эргэж байна. За тэр цаагуур одоо Өмнө Говийн зохион басмын аймгийн тэрэн үеэс даваад иржин алдар сайхны одоо хурдан хат одоо тэр шомгор ушуудаа нэлээд одоо морлооч за нэлээд архаас одоо оршиж байгаа шиг харагдаж байна. Мөн одоо савгийн цаадлаар одоо Өмнө Говийн зохион басмын аймгийн сумын тэрэн үеэс даваа Нямын Батмүкийн одоо хурдан хүрээ хат одоо нэлээд бас архаас одоо гарч шиг боллоо. Бөөндөө юм биш үзэгчтэй 6 дээр яаж гэх бүгд рахлах Өмнө Говийн манлаа басмын өөрөгийн мэгмэр одоо хурдан хат наадлаар нь Дунд Говийн дэлгэр хангаас өмч өнөр улдын шаардсан бай заадлаар нь за мөн одоо даваад орж баяр сайхны улаан одоо дуршилж байна. За ингээд одоо хурдан хат бариад орж иргээд Өмнө Говийн Дунд Говийн дэлгэр хангаас өмнө яаш манлын өнөр улдын урдан тэмээ төрүүллээ. За өөрөгийн мэгмэрийн одоо хард тэмээ амуу үзүүнс даваад орж баяр сайхны одоо ингээд одоо мөр үйдэг уяачтай адилхан тэмээ сойдог уйдаг уяачт маань бас улсын цол зэрэг авах ийм сайхан шийдвэрүүд төр зэсэг маань Монгол улсын ерөнхийлөгч Батулгагүй энийг ойлгоно гэж итгэж байгаа. Бид бас Батулгагүй ивэлдор улсын аврал шалруулах тэмээний уралдааны өснөд нь хийсэн байна. Ийм учраас энэ тэмээний соёл уралдааны холбооны ажил бол нэлээд цаашаа өргөжж далайцтай явах гэж бодож байгаа. За манай холбоо Монгол улсанд төлөөлж Азийн тэмээний уралдааны холбооны үүсгэн байгуулагч орн болсон. За тэр бол Арабын нэгдсэн Эмиратад болсон. За мөн эх орноо төлөөлж дэлхийн тэмээний уралдааны холбооны үүсгэн байгуулагч болсон. За энэ маань бол Сауди Арабид төвтэй ийм холбоо байгуулагдсан. Тэгээ Монгол улс бол одоо үүсгэн байгуулагч 10 хэдэн орны нэг нь болсон. Тэгээд энэ бол одоо тэмээтэй нутгийн энэ тэмээг одоо өдий зэрэгтэй олон мянган жил адуулж маллж ирсэн малчтын маань одоо буян өршим одоо дэлхийн хэмжээнд оролцох, дэлхийн хэмжээний бодлогод оролцох ийм хэмжээнд хүрсэнд бол ийм малчтынхаа өмнөөс бас их баярлж авдаг. Баруун зүүн шуунда бар ирвсийн чадалтай Махим маяга хөлөндөө баавгаан зааны гიშгэлтэй онгод уран барилдаанда олон мөрний цэлгатай мөг төгөлдөр цээжиндээ огторгуйн лууны хүрхрээтэй зоргоор хөх Монголын минь удам залгсан их хүчтнүүд зодгон дотроо чангарсан эренгийн богчууд мэнэ. Та өөрөө аймгийн заан цолтой хүн тийм ээ.
Тэгэхээр би таны хүүхд ахуй насандаа бас барилдаж ноцолддог байсан болов уу гэж бодож байна. Хэрэг сахилахгүй хүүхд байсан бэ ер нь? За би ч одоо нэлээ одоо хөдөлмөрч одоо манай амаа өвөө хоёр гэдэг эмээ өвөө хоёрын манаас бид нар бас тэгж авгаалдаг. Тэгээ амаа өвөө хоёр маань бол хөдөлмөрч хүмүүс байсан. За яг хөө тэгэл ер нь одоо эмээ өвдөр байгаа хүмүүс хүүхдүүд ч нь бол их бас дараахан талтай. Тэгээд бас юмны учир ухааныг бас ихтэй ойлгочихыг хичээдэг. Тэгээд би чинь ээжийнхээ одоо олон дүү нартай хамт өссөн учраас тэр олон залуучуудтай бас барилдаж ноцолдож энэ одоо барилдах ур эрдмийг бас тэдрээс сурсан. Тэгээ манай ээж маань дүү нар бас сайхан барилддаг. Бас аймаг сумын цолтой юм хүмүүс байдаг. Тийм учраас тэднийхээ буйнаар бас барилдаж зөвлөгөө ногоон дэвжэн дээр гарч бас нэг хүн болгон нэг спорт сонирхдаг шүү дээ тийм. Одоо жишээ нь сакс ч юм уу волейбол ч юм уу тийм. Миний хувьд бол одоо ингээд багасаа бас энэ үндэсний бүхийг сонирхож өөрийнхөө хэмжээнд хичээллэж за тэгээд 10 төгсөөд бас яг үндэсний бүхийн сургуульд яваагүй бас аав ээж маань бол үргэлж одоо эдийн засаг математикийн чиглэлээр сургаж наваа бас сонгоны ангид оруулаад тэр чиглэлээрээ би сургууль авсан учраас бас үеийнхээ барилж ирсэн нөхдүүдээс бас их хол хоцорчихгүй юмсан гэж бодож бас бэлтгэл сургуулиа бас тэртэйгээ хийдэг байсан. Тэгээ яг аймгийн аврагт бас төрүүлээд аймгийнхаа наадамд бас сүрлээд тэгээд Тойргийн аймгийн арслан гэж явж байгаа. Тэгээд Тойргийн цол бас тэр үуч бас сайхан цол. За тэгээд аймгийнхаа наадамд бас энэ Өндөранбаатар гэдэг улсын гардтай аймгийн арслан багт үлдэж зөвлөжсэн сайхан дурсамж байна. Тэгээд ер нь манай Данзангой хэлдэг шүү дээ тий. Дүмэг ир бай гэвэл Монгол хөрөө барилдагч ирдэг. Үнэхээр энэ Монгол өх бол агуу үр өгөөжтэй юм чухал ийм Монгол hirүүний одоо заавал бас нэг хийж үзэх ёстой, сонирхож үзэх ёстой ийм спорт соёлын төрөл юм л да. Энэ учраас энэ Монгол эхийн төлөө бас их өөрийн бас мэдлэг чадвараа бас зориулахыг хичээж явдаг. За нэвтрүүлгийн маань бас баг хамт олон танд одоо зориулж нэг ярилцлагыг бэлдэж ирсэн байгаа. Хоёлаа тэгээд дэлгэц рүү төр зөр анхаарлаа хандуулъя. За Сэдвэрж болвол бид нартай хэд хэдэн талаар холбоотой. За нэгдүгээрт бол тэр бүхгүн аймгийн зан цолтой. За хоёрдугаарт нь бол намайг бүх холбооны тэргүүн байхад бүх холбоонд бол цуг ажилласан ийм залуу байгаа. За манай Сэдвэржд бол хэд хэдэн сайн тал бий. За нэгдүгээрт нь бол хүнтэй одоо харьцах чадвар өндөртэй. Өөрийгөө болоод тэр ажлаа бол хүнд ойлгуулад одоо ямар ч асуудлыг шийдвүүлж чаддаг ийм залуу хүн байна гэж би ажилд аваад ажиллуулж явахдаа одоо их ошоосон. Тэгээд ч бол бүх холбоонд бол аймаг цэргийн цолтой охин барилдааныг одоо хариуцаж ажиллаад тэгээд тэндээ бол залуучуудаас зөвлөл байгуулад тэгээд аймаг цэргийн цолтой охин барилдааныг орон даяар сурталчлахад бол маш сайн менежмент хийсэн ийм залуу гэж ингэж одоо бүхийн хамт олон мэддэг би бол одоо тэгж үнэлж явдаг хүндээ. За Сэдвэржийн бас нэг сайн чанар нь бол ажил зүтгэлтэй хариуцлагатай. Одоогийн залуучуудад их дутагдж байгаа чанар одоо тэр залуу байхдаа бол Сэдвэржид ажиглагчжсэн. Тэгээд тэрийг бол би бодохдоо багаасаа бол бас одоо амьдрал үзээд тэгээд юмд бол тийм одоо зүтгэлтэй хариуцлагатай болсон юм байна. Энэ зан чанар нь бол цаашдаа Сэдвэржид бол их одоо нэмэр болох юм байна гэж ингэж бодож байсан. Тэгээ үнэхээр ч тийм байх шиг байна. За гуравдугаарт нь бол хүнд сэтгэлгээ гэж юм байна. Логик сэтгэлгээ, эврейсдэг буюу сэдэн олох сэтгэлгээ гэж байдгийг. Тэгэхээр Сэдвэржид бол сэдэн олох сэтгэлгээ. Сэдэн олох сэтгэлгээ гэдэг бол аливаа зүйлийн тэр гарцыг олох, шинээр юм бодож олох юм сэтгэлгээ. Тэгээ тийм одоо чадвартай ийм залуу байна гэж би бол одоо үнэлж ингэ ажиллуулж байсан. Ажиллаж явах хугацаанд сайн ажилласан. За тэрнээс хойш бол 10 гаруй жил өнгөрч байна. Тэгээд Сэдвэрж маань бол өнөөдөр одоо компани захирал хийгээд бизнесийн салбарт бол бас одоо нэлээд танигдахад төвшөнд ингээ хүрсэн явж байна. Тэр нь бол бидний ажиглаж байсан миний дээр хэлж байгаа 3 зан чанартай холбоотой юм байна гэж бодож байгаа. За одоо бол Сэдвэржид миний хэлснээс гадна нэмэгдсэн нэг зүйл бол ажлын туршлага нэмэгдсэн байгаа. Тэгэхээр Сэдвэрж бол өнөөдөр насны хувьд ч гэсэн одоо
ер нь одоо энэ өвдсөн амьдрал энэ туршлагын хувьд бол ямар ч ажил хийх юм чадвар суусан юм залуу сэхэтэн болсон гэж баттай итгэж байна. Тэм учраас үс өдөрж байгаа. Одоо дараагийн карьераа эхлэх хэрэгтэй, явах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө чаддаг, одоо хийдэг, мэддэг энэ одоо чадвараа бол ард олныхоо төлөө, нутгийнхаа төлөө, бусад хүмүүсийн төлөө ингэж одоо зорж ажиллавал амжилт хүрнэ гэж ингэж бодож байна. За ингээд сэдвэрж байгаа бол одоо зам байдлын талаар сайн мэдэхгүй нь хувьд чиний өмнө хийсэн бүхэн олмонд ажилласан тэнд ажиллаж байхдаа бол Монгол хүүхийг Монголын ард түмэнд илүү ойлгуулах, залуу хүүхдүүдийг бол орон дээр сурталчлах ажилд гаргасан амжилт чинь бол Монгол хүүхэд бол тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Чи ямар ч ажлыг хийж чаднаа. Чамайг одоо надтай зөв ажиллаж байхдаа тэр ажлаа сайн хийсэнд талархаж явдаг шүү. Чи олон хүний талархлыг хүлээж улам сайн ажиллаарай. Чамд одоо амжилтыг хүсье. За. Ярилцлага таалагдаад байна. За бас миний тодорхой зорж хийж ирсэн ажлын маныг тийм одоо Монгол бүхийн тэнгэрлэг сайхан бөхчүүдтэй ажиллаж исэн энэ одоо сайхан дурсамжтай үе. Тэгээ Монгол бүхийн өргөнд ч одоо 2-3 жил ажилласан. Тэгээд энэ Монгол бүхийн одоо нийт бөхчүүдийн бол 101% нь баг улсын цэлтэй баг. 199% нь бол аймаг цэргийн цэлтэй болон залуу бөхчүүд байдаг. За бид нэр чинь бас 2005 оны сүүлээр тэр үеийн Монголын үндэсний холбооны удирдлагууд бас санал тавиад яг энэ заалан дотор аймаг зэргийн цэлтэй бөхчүүдийн зөвлөлүүд хийж тавиад сурал болсон тийм. Цаг хугацаа бас хурдан байна тийм. 15 жил өнгөрсөн байна. Яг энд одоо ингээд хурлаа хийж сууж хагаад удирдлагаа сонгоод баг байгуулагдаад аймаг зэргийн цэлтэй бөхчүүдийн одоо зөвлөлөг манай зөвлөлийн анхны тэргүүн одоо манай сэдвэр захиал бид нэр тэгээд хэлж ийсэн цаг үе одоо нэг бат өчигдөрхөн юм шиг санагддаг юм байна. 15 жил болсон байна тий. Тэр одоо сайхан аймгийн цэлтэй аймгийн цэлтэй аймгийн арслан ихэнх аймгийн арслан тэгсэн. Аймаг зэргийн цэлтэй бөхчүүдийн зөвлөгөөж анх байгууллаа тий. Тэгэл ерөөсөн хийх ажлуудаа хоорондоо ярилцгаагаал ажлуудаа хуваарлж аваад тал тишээ явах нь яваал. Хэн нутаг орны танил талах компани, бүс компани захирлууд таньдаг хүн юу байна? Барилдаанууд ивент итгэж явуулах юу байна гэж хоорондоо ярилцгаагаал. Тэгэл бүгдээрээ явцгаад байсан шүү дээ. Ажлаа төлөвлөж яваал. Тий. Тэгээд чи нөгөө ямд орж байгаа Данзангой 21 бидүүдийг цуглуулж уулзаад тэгээд та бүхний санаа оноо юу байна гэд. Тэгээд тэр хурлыг хийгээд тэгээ манай барилдааны зардал чинь бол 300,000 төгрөгөөр тухайн үед хийдэг байсан юм лээ. Тэгээд нэг давсан бөхчүүд нь бас нэг давсан бөхчүүд нь огт байшинлал авахгүй байна. Хоёр давсан бөхчүүд нь 500 төгрөг авч яана гэд бөхчүүдээс санал гараад тэгээд 500 төгрөгөөр хоёр автобус дамжаад явахаар бас нөгөө автобусны зардал төрөхгүй байна гэсэн ийм шүүмж бас гараад тэгээд бас төрүүлсэн бүхэн нэг 18,000 төгрөг авдаг. 20,000 төгрөгөөс хүн амын орлогын албан дотроос 18,000 төгрөг авдаг. Ийм байсан. Тэгээд бөхчүүд маань санал гаргаад тэгээ намдарч байгаас тэр нь бол та хэдийн бэлтгэл сургуульд зориулж энэ барилдааны хийж байгаа гэсэн. Тэгээд бөхчүүдээс маань бас энэ манай бидрийг дэмждэг ийм залуу бөхчүүдэд дэмждэг ийм компани аж ахуйн нэгжүүд байж болохгүй юу гэсэн саналыг гаргаад тэгээд намдарч байгаас тэрийг та хэд тэгвэл өөрсдөө энэ барилдааны зохион байгуулад ивент итгэгчтэй олоод ирээч гэж. Тэгээ зөвлөл маань анх байгуулжсэн тийм ээ. Тэгээд хойд хамгийн цолны ирэмбэр аймгийн арслан одоогийн улсын нэгж ориглоор зөвлөлөө ахлуулад тэгээ явжсэн. Тэгээд хэд хоногийн дараа оригл маань бас над руу ирээд за миний өгш чи авч явахгүй болохгүй нэ. Би ер нь яг ахалж бол барахгүй нэгэд. Тэгээ би үргэлжлүүлээд ингээд ахлаад явсан. Тэгээ одоо тухайн үед бол 17 аймаг цэргийн цолтой арслан ихэнх нь арслан байсан. Арслан заанууд байсан баг. Одоо эргээд бодоход 15 жилийн хугацаанд тэд нар бүгдээрээ хамгийн дээд нь улсын аврагт тэгээд дандаа улсын цолтой өгчүүд болсон байна.
За манай Санчир маань улсын зам болсон байна. Өсгөрөдөн маань улсын харцаг болсон байна. За тэгээд Соронзон болд Бямжав улсын зам харцаг. Тэгээ өөр чи хээ юм блэ? Тийм. Гард Ганбаатар олон бөхчүүд. Гард Ганбаатар, Жаргал сайхан гард. Тухайд л одоо 2005-6 оны үед аймаг ардсан цолтой яг аймаг зэргийн цолтой бөхчүүд ер нь төрүүлж үзүүлж ер нь дээгүүрээр бүгд л байсан шүү дээ зөвлөлтөл ер нь аймаг арслууд. Хинхэн байсан. Одоо бүгд сайхан улсын цол авцгаагаад сайхан явцгааж байна. Тэгээ бид чи хамгийн анхны барилдаана талхчрын хэвийн бооны баяр гэдэг. Барилдаан болгоно юм нэртэй болгоё гэдэг. Тэгээд талхчрын хэвийн бооны баярыг 2006 оны 1 сарын 8-нд анхны барилдаана хийж. За тухайн үед бол аймаг зэргийн цолтой өгчүүдийг бол үзэгчд үздэггүй байсныг нийт үзэгчдийг урьж тэгээ энэ заал маань бараг дүүрч. Тэгээ хүмүүс ч айгүйх үздэг болсон шүү дээ. Тэгс одоо ТV-с шууд дамжуулдаг гэрийг нь анх хийж ийлээ. Өнөөдөр ТV-с телевизээр шууд бүх гардаг гэрийг ч одоо хамгийн анх би хийж ийлээ. Тухайн үед ч нөгөө Асшироо авраг Японд амар барилддаг. Бүх телевиз суумо дамжуулдаг. Тий. Монгол бүхэл өргөндөө болоод байдаг. Дамжуулах телевиз олдохгүй. Тэгээд ТV-сийг за танахыг сонгол ерөөс танах зөвхөн танах л орно. Өөр ямар ч телевизийн камер орохгүй гэж хэлж байж. Тусгай гэрээ хийж одоо өнөөдөр ингээд бүр одоо уламжлал болсон энэ барилдааныг хийж ирсэн. Тэгээд бас өмнө үеийн бас бүх цөөтэй аймгийн хүн бас бүхий өргөнд тэр бүхчүүдээ удирдаад явж байхаар бас надад их бахархал төрж ирсэн. Тэгээд өнөөдөр бол одоо аймаг зэргийн цолтой бүхчүүдийн барилдаан бол 5-600 бөхчүүд ирж барилддаг. Ийм сайхан болсон. Тэгээд үзэгчд маань өргөн болсон. Эх орон дээр Монголын ард түмэн маань сайхан үздэг. Тухайн үед бол соёл мордын уралдаан шиг ийм сайхан барилдаан гэж үзэгчд маань хэлж биднэрт их урам өгж ирсэн. Тэгээд биднийг дэмждэг одоо Витапит компани, одоо Монголын үндэсний хөрөнгө оруулалтын банк, Об Капитал, Об Group. За тэгээд өөрчлөө юу вэ? Gem International Group гэдэг. Ер нь манай өгчүүдээс алдар цолтой болсон бизнес эрхэлдэг эрхэлж байсан тэр тухайн үед эрхэлж байсан хүмүүс маань бүгд манай барилдааныг дэмжиж ивент тэтгэж мөн одоо өөр олон компани ивент тэтгэжсэн. Тэгээд тэр олон компанидаа бас тухайн үед бидний амьдрал бидний энэ санаачлагыг дэмжиж Монгол өхөд нэгэн том хуудас аймаг зэргийн золтнуудын бүхий барилдааныг Монгол дээр сайхан тархахад нь бол тухайн компаниуд бол маш хувь нэмэр оруулсан. Тэгээ энэ компаниудынхаа удирдлагуудад хамт олонд нь бол бид өхөн бол их баярлж байдаг. Тэгээ Монгол өхийг дэмжнэ гэдэг бол энэ Монгол соёлыгоо дэмжиж байна гэсэн үг. Монгол соёл маань өчтэй, Монгол соёл маань сайхан байж аж энэ Монгол маань дэлхийд соёлоороо нэртэй хүндтэй байна. Дээрээс нь залуучууд маань энэ соёлоороо бахархаж, соёлоо хүндэтгэж, Монгол соёлоороо 93 наадам шаа харваагаар хичээллэж Монгол хүн гэдгийг мэдэрдэг энэ сайхан боломжууд бол үнэхээр энэ нэг төрөл нь бол энэ яхахгүй үндэсний бүхий спорт тэгээд үндэсний бүхий спортынхоо цаашдын чиг хандлага, цаашдын хөгжлийн талаар бол одоо өөрийн одоо чадах юмудаа бас цаашдаа зориулж явна гэж боддог. За биднийг бас ингээд тухайн үед бас ажиллах боломжоор хангаад за та нар ингээд өөрсдөө яваад юу болоод тэр компаниудтай уулзаад иргээд энэ боломжоор хангаж ирсэн одоо манай бүхий холбооны тэргүүн ямд орж байгаа. Сая ингээд бас би самсргүй байдлаар ийм сайхан бас яриа өгч надад бас урам өгч байна. За тэрүүнээс сурсан юмнууд бол надад маш их байгаа тийм. Тийм учраас нэмдэрчүүдээ бас их баярлж авдаг. Данзангойдаа баярлж авдаг. Цаашдаа Монгол өх бол энэ Монгол улсын соёлын бодлогын одоо соёлын бодлогыг хариуцж явж байгаагийн хувьд бол Монгол өх соёлыг энэ Монгол соёлыг бас өөрлөсөж явж байгаа нэг салбарын хувьд бол энэ Монгол төрийн анхаарлын төвд нь энэ барилж байгаа бүхчүүд нь нийгмийн асуудлууд, эрүүл мэндийн асуудал, энэ янз бүрийн асуудлууд нь бол төрийн бодлогын хэмжээнд төрийн анхаарлд төрийн одоо бас нэг хайр халамжинд байхгүй бол болохгүй юм байна гэж ингэж боддог. Японы сумаа бол жишээ нь соёлын яамны хайр гэдэг.
манай Монгол бүх бол зүгээр төрөмс байгаа тийм ээ. За Монгол хийг бол наадам цаансар хоёроор төрийн арга хэмжээ олгоод ингэждэг. За бусад үед нь бол төрийн бас байгуулах гэнгээ явчихж байгаа. За энд нь бол одоо бас жоох өөрчлөх хэрэгтэй юм болов уу? Төрийн бас байгууллагын хуулиар явах юм уу? Эсвэл одоо үндэсний спортын тухай хууль гээд тусад нь арай нэг юм энэ дөрвөн спортод тусад нэг авч явах юм уу гэдгийг бол бид нар бас шийдэх цаг болсон бахоо. Тэгээд энэ дээр бол цаашдаа дуу хоолойгоо гэж явъя гэж бодож байгаа. За. Чангараа. Ер нь бол ийм л хүмүүс штэй манайгаа явах юм чи. Ном гаргасан байгаа лөө. Тий, аймгийнхаа мөхчүүдийн сайхан бүхий өмнгийн говийн мөхчнүүд гэдэг ном гаргасан. Одоо өөрөөр чинь өөрөө дуулж өмнгийн говийн мөхчнүүд гэж бас дуу гаргасан тий. Тэгээд чи аймаг цэргийн цолтны дуу гэж аймаг цэргийн цолтны дууг бас хийсэн. Тухайн үед яг тэр миний алдаа байдیں۔ Тэгээд хийс дуу болгоно өөрөөр чинь дуулдаг одоо. Алдаа юу оноо юу? Оноо байлгүй. Тэр одоо миний нөгөө бас өөр олон дуучлаар дуулуулах юуг бас жоо хомед байдаг тал байна уу өөрөө. Байхгүй. Тэр өөрөө чинь сонголт шүү дээ. Тэр өөрөө чинь энэ бол нарийн байлаа. Тэгээд их сайхан хоёр дуу. Тий. Бүхийн тухай өмнгийн говийн өчтнүүд. Тэгээд нэг нь болохоор аймаг цэргийн цолтны дуу гэдэг. Энэ хоёр сайхан дууг. Өмнө говь аймгийн Булган сумын харьяат одоо найз маань уран бүтээл болгож олон төмд хүргэсэн. Энэ бол бас дурсамжтай юм аа. Дуунасаа нэг бодог аялах уу? За дууч бат сайхан л дуулдаг шүү дээ. Наран өдлөх өргөн говьорон алдартай намтар домгон төмөн үедээ дуурссан зэмгийн говь хөрхийн уулаар нутагтай зэндмэн хөдөөгийн чандман эрдэнэ хүү алхтаяар удамжийн хүчээр тодорсон амхалон сэтгэлдээ өмнө говийн бүгчүүдээ энэ Монгол дээлний баяр гэж хийсэн. Тэгээ энэ баяр маань бол явсаар угаад 7 сарын 10-нд үндэсний хувцсны баяр гэдэг Монгол костюмсээс зохион байгуулж байгаа юм баяр болсон байна лээ. Тэгээ хоёр чинь Монгол костюмсээс зохион байгуулаад дээлний баяр гэдэг бүгчүүд бид нар өөрсдөө нэг загвар өмсөд бүхий хөргөнд бүгд дээл өмсгөөгээд бүх хөргөнд үзэгчдээ сайхан бас загвар үзүүлсэн шүү дээ бас тий. Амьдралдаа одоо анх удаага загварын дээлүүдийг загвар үзүүлсэн болсон дээл өмсөд. Нэг хөгжилтэй өнгө бол манай ок ночимд маань дээлэн жоо уртдчихад тий. Хүмүүсээ гаргасан тэр нэг цаанаас хийгээд ирсэн дээлээд уртдчихад болж ихгүй. Бүснийхэн цагаар 2 3 нугалж хүмүүсээс бүслүүлээд гарч ирсэн бид тэнд би нэг дээлийг янзж гэлээ хөгжилтэй тийм байдгийг. Сайхан зургууд байдаг шүү дээ. Одоогоор зургууд нь байгаа л та. Бүхийн бас хөгжилд бас их хүнтэй өв нэмэр оруулж ирсэн. Тэр цаг үед тийм. Юуны аймаг зэргийн золтой хөгжүүдийн барилдаан чинь сүүлдээ яг нэг хүн илүү болоод багтах байсан шүү дээ. Тэгээ бид хэд ярьж байгаад яах вэ гэдгсэн. Замын заануудаа нэг 2 цагийн өмнө зоглуулад тий. Дондор нь нуглаад нэг давсны нь оруулаад. Тийм. Тэгсэн чинь манай залуучууд нөгөө тэр өмнө бол тэгтээ нэр өгсөн байсан. Торгуул гэх. Яасыг торгуул барилдаж ирэхээ авна шүү дээ гэдэг шиг ордог. Тэгээ бас нэг хүүхдийн барилдаа хийгээд нэг аврагын гараа. Тий, аврагын гараа хэдүүлээ хийсэн. Номтой хамтраад илүү. Нөгөө Эрдэнэ твсэд ийм өндөр хевсийн зохион захиалаад хамгийн өндөр ийм өстэй хевсийг хүүхэд унахад бэртгээргүй хевсийг захиалаад тэгээ аврагын гараа гэдэг хүүхдийн барилдаа нэг бишрэлт ихтлгүүртэй хамтраад одоо энэ яваад телевизээр яваад байгаа энэ 4-өөс 6 8-аас 10-аас нь яг энэ байхгүй тий. Тэрний цэглэлийг бид нар тавьсан. Сүүлдээ тэр чинь нөгөө бүртгэлд нь хүүхдүүд багтахгүй нөгөө бүх өргөний жижүүр дээр ирж бүртгүүлдэг байсан байхгүй. Тэгсэн нөгөө 32 хүүхчмөр багтгаа байгаа. Тий. Олон болоод. Тэгээ хүүхдийн барилдаа яг энэ барилдааны эхлэл бас яг тэр үед тавьсан. 12-оос 13, 14-оос 15, 3 насны англиар явж. Их гоё юу тэр нөгөө Монгол бүхийн хөгжлийн аян. Тий. Тэр бас их гоё аймагуудаар яваад эхэлсэн шүү дээ тэр чинь. Эхэлж байсан тийм ээ.
Тэр бас их гоё. Бүх компани дэмжиж тий. Бүх компани тэгээд дэмжиж бидэд ч ааш сэлэн дархан Гавыг арслан, архичаагаар сэлэн дархан. Аз жаргал арслан, Эрдэнэт. Сумья вэсний чинь Зомбоо ах гэл тий. Тий. Вагонд бүгдээрээ сууцсан. Нэг вагонд чинь зүгээр. Тэнд байсан хүн бүгд ерөөсөө шавтсан ястаа нэг гоё явж байгаа. 21 аймгаар явъя гэж бас төлөвлөж байсан. Тэгээд ямар ч хэсэг эхлүүлсэн. Тавсгалын үлгийн нутгаар эхлүүлсэн. Тэгээд энэ авраг арслангууд бол зөвхөн зурагтаар гараад байдгүй бас аймагуудаар явж ирээдүйн бөхчүүдэд, хүүхдүүдэд нийт одоо Монгол ард иргэдтэй сайхан тухайн аймгийнх нь, сумынх нь төвөр яваад сайхан барилдаа хийгээд оройн сайхан дуу урлагийн тоглолт бөхчүүдээс концерт тоглоод тэгээд сургууль томоохон ихтэй сургууль дээр очиж илтгэл тавиад тэгээд явж ирсэн. Тэгээд энэ аян маань бол цаашдаа үргэлжилж жил болгон аваргууд маань, арслангууд маань, заан харцаг, гардууд маань энэ аймагуудаараа хаваагдаж явж ивэл их зүгээр юм аа. Энэ бол Монголын үндэсний бүхий холбооноос хийж хэрэгжүүлж байх хэрэгтэй юм ажлын нэг байсан. Тэгээд энэ ажил маань одоо цаашдаа ирээдүйд хийгдэж ер нь одоо аваргууд бол нэг аймагт бол заавал жилд нэг удаа нэг одоо хуваарлагдаад ингээд явж явах хэрэгтэй юм болов уу гэсэн ийм санаанаас бид энэ ажлыг санаачилж хийжсэн явж байгаа. Тэгээд за Монгол Бүхий өргөнд бас шилэн кабель оруулж бөхчүүдээ бас интернетэд суулгах, интернетийн одоо өрөөг бий болгож за тухайн үед бас өндөр хурдны шилэн кабель оруулсан. За мөн одоо бөхчүүдийн байшинлыг бас бэлэн одоо мөнгөөр биш тий. Бүгдээрэнд нь картын систем шилжүүлэх. За мөн заашлаад ингээд аврагын гараа гээд хүүхдийн барилтаа одоо 20 шогч болж явж байна тий. Тэр хүүхдийн барилдааны бас бид бас санаачилж ингээд хийж исэн. Тэгээд энэ олон сайхан бөхчүүд ихэ баянаар бас нэлээд олон ажлуудыг бүхэн ертөнцид хийсэн. Тэгээд энэ бүх ажлуудыг бас бидрийг хийхэд энэ манай тухайн үеийн бүхий холбооны тэргүүн, Нямд орж байгаа тэргүүн, Данзангой тэгээд улсын аваргууд маань их дэмжиж бид бас үргэлжлээд бас улсын аваргуудын зөвлөлийг байгуулахад бас оролцож сумын авзар аврагтай нээлж аваргуудыг цуглуулж ирсэн. Тэгээд ер нь одоо манай барилдааныг бол улсын цолтой бөхчүүдийн барилдаанаас бол дутхгүй хүмүүс үздэг ийм сайхан болсон барилдаа байсан тий. Тийм энэ чинь нөгөө тэр үеийн авраг цолтой бөхчүүд чинь аймаг зэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг бүгд нэг удаа даасан шүү дээ. Тэгсэн. Бас гүйр авраг хийж ийсэн санагдаж байна. Далаа аврагын шиг тий. Тэгээ сумын авраг. Барилдааны хөтөлбөр гаргаад яг хэдэн сарын хэдэнд ямар аймаг зэргийн цолтой бөхчүүдийн ямар нэртэй ямар барилдаан болоод ямар компани ивент хийх юм гээ. Тэр Шторкны нэг гой зурагнууд энэ төр бас хүмүүс сонир хурж исэн баг тий. Тэр үед яг одооных шиг сошиал төгссөн байсан бол жинхэнэ одоо нэг тренд зэдэв болохоор юу хөрөнгөний бирж дээр суугаад хөрөнгөний биржийн утсыг аваад тий. Тэгэл хэлж ийсэн. Тэгээд энэ нөгөө хэвийн боовны рекламнууд тэгэл Монгол Костюмс реклам тэр чинь бол бас тэр үедээ өөрсдөө ороод тоглоод гоё болж ийсэн. Дандаа бүгчүүд нь өөрсдөө орж тий. Тоглоод зураг авалтанд нь их сайхан барилдаанууд хийжсэн. За үргэлжлүүлээд бид бүх хүмүүс танд дахин нэг хүний ярилцлага хэлж ирсэн байгаа. Болох нь дээ. За манай Сэддэрж гээд Өмнөгов аймгийн уугуул ийм залуу байдаг. За 2000 оны дунд үеэс 2005-6 оны 4-5 оны үеэс үеийнхаа залуучуудыг төдөөчлэн магнаалж аймаг зэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг их өргөн утгаар сайн зохион байгуулах ажлуудыг хийж эхэлсэн ийм одоо сайн менежер зохион байгуулагч залуу байгаамаа. Манай Сэддэгийн Монгол бүхэд Монгол бүхийн хөгжилд Монгол бүхөө сурталчилгын их ажил нь бол одоо хүртэл үргэлжилж байгаа ийм сайн ажлууд болсон. Тухайн үедээ бол биднүүсийг одоо миний бие гэх юм уу бидний үеийнхэн бол аймаг зэргийн цолтой бөхчүүд тийм барилдаан ангаахны их сургуулийн зааланд тогтмол болдог байсан. Сүүлд Монгол бүхий өргөө ашиглалтанд ороход тэнд болж исэн.
Энэ барилдааныг л одоо олон түмэн сурталчилж залуу хөгжүүдийн улсын солгоо хөгжүүдийн барилдааны чанарыг, амжилтыг бүхэл зүйлийг одоо нэмэгдүүлэхийн тулд ийм барилдаан зохион байгуулж энийгээ одоо санаачилж маш сайн ажилласан ийм залуу байдаг юм аа. За Сэдэ маань энэ сайн зохион байгуулагчаас гадна нутагтаа хэлэхдээ нутгийнхаа энэ өмнгийн говийн хүчит хөгжүүдийн удам болсон залуучуудыгаа бэлтгэл сургуульд хийх бүх нөхцөл бололцоогоор нь одоо дэмжихэд нутгийнхаа олон тава хамтарч ажны дэвжээг өмнө говийн хөгжүүдэд нэгтгэхэд ингээд бэлтгэл сургалтын сайн хэлгээд сайхан явж байгаад нас их бахархалтай байдаг юм аа. Тэгэхэд хүн бол өөрийнхөө одоо ажил амьдралаас гадна нутаг орныхоо нэр усыг гаргаж байгаа залуучуудаа дүүнрээ дэмжиж туслаад явах шиг сайхан зүйл бол байхгүй. Тэгээ энэ бүхнийг бол Сэдэ залуу хүний хувьд бол маш сайн гүйцэтгэдэг. За сүүлийн үед бол бид бүхэн Сэдэгээ мэдж байгаа 5-7 хувьцаат компани, орон нутгийн өмчт компани одоо удирдах тэнд байгаа одоо өмч хөрөнгийг одоо нэмэгдүүлэх нутаг орондоо одоо хөгжлөлтөнд дэм тус болох гэдэг олон ажлуудыг сайн хийж байгааг одоо бид бүхэн мэдж байгаа. За нэг хэсэг одоо Сэдэ маань бол энэ зохион байгуулалтын ажил хийж нийгэмд нутаг орондоо олон ажил хийхээ өмнө бол бас үндэсний бөхөөрөө чамгүй сайн барилдаж эхэлжсэн. Тэгээд энэ бүхий барилдаанаа бол гадагшаа сургуульд явах гээд түр одоо орхиод явсан билээ. Тэгээд миний одоо мэдж байгаагаар бол Сэдэ маань 2003 оны Говьшинхын наадам гэж Өмнөг Говь аймгийнхаа тэмдэглэдэг том даншиг наадам болдог. 1999 онд анхны даншиг наадам болж ирсэн. 2003 оны даншиг наадамд Сэдэ маань бэлтгэл сургуультай сайн хийцэн. Тэр наадамд үзүр түрүүнд хурч одоо Сэдэ битээрээс барилдаж ирсэн нэг ийм бүхий түүх бас түүнд бас байдаг юм аа. Тэгээд Сэдэгийнхаа ажил үст улам их амжилт хүсье. Нутаг орноо гэсэн сэтгэлээ, нутаг орныхоо ард олныг гэсэн сэтгэлээ одоо жигүүрлээд улам ихийг бүтээж олон хүн тус тэмтэй сайхан одоо явдаг сэтгэл гаргаж байдгийг одоо цааш үргэлжлүүлээд ажиллаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Тэгээд Сэдэд энэ Монгол үндэсний бүхий хөгжилд оруулсан зохих хувь нэмрийн одоо үнэлэн бодоход бол аймаг цэргийн цолтой хөгжүүдийн барилдааныг бүх одоо орон даяараа хийж зурагт дарааж яваар шууд дамжуулан олон одоо үндэсний компаниудынхаа нэрэмжт болгоо ингэж сайхан ажилласан. Тэгээд үе үеийн одоо аймаг цэргийн цолтой хөгжүүдийнхаа өмнөөс болсон мөн тэр үед аймаг цэргийн цолтой байж байгаад одоо улсын цолтой болсон олон бүхийнхээ өмнөөс чин сэтгэлийн одоо халуун баярыг илэрхийлээ. Талархал бас хүргэж байна. За үндэсний бүхий холбооны тэргүүн Магалживын яриаг танд хүргэлээ. Найзынхны яриа тань таалагдж байна. Ер нь нэвтрүүлэг ингээд бэлдэж яваад тантай бас зураг авалтанд ингэж яваад ингэх хугацаанд бол урлаг спортын найзууд их олонтой юм байна лээ. За сая манай үндэсний бүхий холбооны тэргүүн Магалжив зам маань сайхан үг одоо урам өгсөн байна. Тэгээд тухайн үед хийж ирсэн ажлын маань бас үнэлж одоогийн үндэсний бүхий холбооны тэргүүн бас ингэж дурсаж яваад бол миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээ ингээд Магалжив зааныхаа цаашдынх нь Монгол бүхий холбооны ажилд нь их амжилт хүсье. Тэгээд бид бүгдээрээ Монголын нийт бүхчүүд бол Монгол бүхэн илүү сайхан болгоё гэсэн бодолтой байгаа юм учраас бүх одоо хүний сэтгэлийг хурааж цаашдаа хийх ажил их байгаа. Манай бүхий холбоонд тий. Arta
За энэ сайхан хурж хөрвтийнхээ амд ирсэн. Тэгээд Бацаахныхаа тийм одоо өмнө өвчүүдийн говь нутгийн сайхан уран бүтээл, говьшинхай нутаг дууны тухай бид нар бас их сайн ярьлаа. Тэгээд энэ дууныхаа одоо эзэн сууж байна. Тийм учраас дуугаа нэг сайхан аялах уу. За нутгийнхаа сайхан үзэсгэлэнтэй газар ирсэн бас уул бас утга усаа баярлуулад тэгээд нэг аялий да. Унган хүлгэн газраан үнэрлэн гүйчлэрдэг эхнөө тагмин удамт хөвгүүдэн нүдэж цавчилгүй мансан хөх тэнгэр минь эцэгдэцэс хүйн холбоотой эрдэнийн үлгиймэн энэл насанд ганцхан заяасан төрсөн нутагмин уртын дууны шуранхай морин хорин гişigтэй оюнготгийн гоёг шиглэж аргамаг үрсэх химортой энгэн буланг гэлзэж ичидэл ярсан сэтгэлтэй ихэл чандын алсаас чиг иржил суухыг хүслэнтэй говь шанхын нутгада энэ миний л нутгаа энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол хамгийн чухал юм бол энэ дид үтс замын асуудал. Манай баруун сумрын зам бол үнэхээр одоо маш хэцүү хүнд замтай. Энэ замыг шийдвэл дотоод гадаадын аялал жуулчлал Өмнөг аймгийн баруун бүст шууд хөгжих боломжтой ийм одоо ирээдүй байгаа. Тийм учраас одоо бид нэр аймгийнхаа хөрөнгөөр одоо 2016 он хүртэл засмал замыг Баянлаас ам хүртэл тавьсан. Тэгээд 16 оноос 2020 он хүртэл аймгийн иргэдийн уралд суугаа одоо бид одоо зүтгэж байж Баянлаас амаас цааш 20 км зам явууллаа. Тэгээ энэ зам бол цаашдаа одоо 3 дэс хүрэх бүрэн боломжтой ийм зам. Тэгээд энэ зам маань одоо өнгөрсөн 4 жил арай бага явлаа. Тэгээд энэ замыг яралтай 3 дэс рүү холбол энэ аялал жуулчлал шууд хөгжиж. Яагаад тэгэхээр н одоо хүмүүсийн ямар ч унаад хэрэгтэй бай тэр хүмүүс маань шууд дахиад 3 дэс рүү очих. Тэгээд цаашаа Хэрмэн цав руу 100 муу зулганаар явах юм боломжтой. Тийм учраас энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд энэ Сэврэ ноён хоёрын дундуур тэгээд 3 дэс дунд уулын давсаар дайраад энэ замыг яралтай ашиглалтанд оруулах хэрэгтэй байгаа. Энийг бол өмнө хүн болгоны баруун сумд ялангуяа ард иргэд юм бол өстой мөрөөдөл зүүдэндээ одоо бас зүүдэндээ ортол мөрөөдөж байгаа ийм л асуудал. Энийг бол манай өмнө өвчүүд манай одоо бүх шатны одоо хүмүүс энэ ажлын төлөө санаа нэгдэх хэрэгтэй л байгаа. Ажлын талбай бол одоо энэ чинь нэлээд олон жилийн өмнө одоо Бат Эрдэнэ гишүүн нутагтаа энэ Цэнгэлдэхийн баруун тал бол ингээд сайхан талбай байсан. Тэгээд шорон тэгээд одоо наадам болохоор машинууд парклдаг ийм талбайг ийм одоо гоё антикчлуугаар сайхан талбай хийсэн. Тэгээд одоо өмнө өвчүүд бол ороо болгон зуны ороо бүгдээрээ энэ талбай дээр цуглаж ороог өнгөрөөдөг. Хүүхдүүд маань энэ талбай дээр сайхан тоглож дуугаа унж ингэж өнгөрөөдөг сайхан талбай болсон. Энэ одоо талбай дээр байгаа энэ 5 газар бол одоо өмнө өвчүүдээ энэ морины хурдыг одоо өмнөгийн морд одоо үргэлж хурдан байгаасаа гэж тэр хүний бас хүсэл мөрөөдөл байна. Тэгээд улсад хамгийн алдартай 5 анцаргыг
одоо бүр нэртэй бүгд бүх азаргын нэртэй тийм 5 азаргыг энд дахиж өмнө овчууд маань энэ цагаас хойш бас хордон мордууд нь улсын наадамд айр идэж төрүүлсэн гэж бэлэгдлээ. Тийм нутгийн олон болгоно гэж ярьж байгаа. Эжимэн сүслэн залбирдаг далан булг шүтэмэн эгч дүүсийн домогтой ихэр гурван хайрхан минь элснийхэн ширхгийн тоор нандинэн хайрламар энгүй уудам говь минь эвэр дулаахан нутаг минь үе зөвлсөн таньда би дуу хатаан мэндэлсэн хүсэл зориг мөрөөдөл бүхнээ салхинд тань шавилсан амин газрын буйныг түмэндэн хадаг болгон дээжилсэн ариун арцны үртэй нутгаа сүргэн өрөөсөн би амин хөө наран жисэн нутгийн хан халуун зам дээр хөдөлмөрлөж нандин ариун эрднээс нь Монгол түмэндэн түгэнэн би өрөмтөж тогтсон судлынхан алтан хөвөрдөл дутсаг өнөмөнх орныхоо ариун хөгжил дэшилнэн би уур хайчин хүн Энгисийн бууц юмгийн лэгов минь тэнгэрийн боён юмгийн лэ төмөн минь өдөө нар туссан алхалнан би өвгдийн ёсыг даган амьдрнан би Одоо би бол гэр бүлдээ тий намайг одоо ингээд хөдөө одоо энэ улуурхайн ажил хийгээд явхад ар гэр бол аягүй чухал хамгийн чухал юм учраас одоо хандаа их барилж явдаг. Одоо Өмнөг аймгийн зохицын суманд хүүхдүүд маань сургууль соёлд яваад ер нь бол аав ээжтэйг л хүүхд маань хамт байвал хамт өсвөл хамгийн сайн гэж одоо миний одоо өөрийн үзэл бодол байдаг. Тэгээ би багадаа бас аав ээжээсээ бас багадаа их хол өсөж байсан. Тийм учраас ер нь хүүхдүүдээ ойрхон авч явж тэр сургууль соёлын чанар одоо боловсролын чанар гэж янз бүрийн юмнууд бэрхшээлүүд бол байгаа. Гэхдээ бол бид бол энэ гэр бүлийн хүмүүжил энэ бэрхшээлийг гэр бүлээрээ аав ээжтэйгээ хамтран даван туулах ёстой гэж ингэж боддог. Ийм учраас зохицын сумда хүүхдүүд маань бас боловсролын шийдвэрээс гурван сардан хатан хавцалд усан мөстэй цантай овлин хүйтэн жавраар цасан дорон арцсан ногоон хайртай ханни мен нутаг гэвэл хатан гурван сайхан билээ. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч бид бүхэнтэй ярилцсан эрхэм танд телевизийн хамт олонны өмнөөс цэнгэрлэгцээ үзэн суугаа үзэгчдийнхээ өмнөөс танд бас талархал дэвшүүлье. За их баярлалаа. Та бүхэнд их талархаж байна. Та бас цэнгэрлэгцээрээ дамжуулан одоо хайртай дотныхоо хүмүүстэй таныг одоо дэмжиж тусалж явдаг найз нөхөддөө ажлынхаа хамт олондоо би бас таныг нэвтрүүлгийн төгсгөл талархлаа илэрхийлээсэй гэж хүсэж байна. За ингээд энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаа одоо үеинд бас олон сайхан хүн талархлаа дэвшүүлмээр байна. Тэгээд бас бүгдийнхээ нэрийг хэлж чадахгүй учраас зарим одоо хүмүүстэй талархал илэрхийлээд ер нь бүгдээрэнд нь талархаж явдаг. Ийм учраас хамгийн гол нь бол би бас чи яавда тэгээд өсөж хүмүүжүүлсэн эмээ өвдөө за харж хандаж одоо намайг бас ажилд сургаж тууштай байдалд сургасан ах トゥ нартай. За тэгээд манай олон түмэндээ монголчуудтай ажнаа хэмээх
Монгол Улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ байхдаа тэгээд өсөд одоо өмнөөхөө нийт одоо хамтарч ажиллаж байсан хамт 10 жилийн сургууль 1-р ангид орж Цогтбол сумд орж ирсэн 10 жилийн сургуулийг хамтдаа дүүргэж ирсэн. Одоо 97-гийн үеийнхэндээ одоо ажил төрлөөр хамтарч ажиллаж байсан. Одоо үеийн аймгийн иргэдийн хурлын 8 жил хамт ажилласан аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нартай, дэрвүүлэгч нартай аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа одоо хамтарч ажиллаж байсан. Одоо аймгийн төрийн байгууллагынхаа Өмнө аймгийн Уган урхад хандлага хувьцаат компанийнхаа хамт олондоо гэдэг олон хүмүүст байна. Тэгээд энэ нийт хүмүүстэй маш их баярлж авдаг илэрхийлье. Тэгээд гүн талархлаа илэрхийлж байна. За талархлаа. Нэвтрүүлэгтээ маань хамтран ажилладаг Boges Cosmetic гэдэг одоо Монголын үйлдвэр газар байдаг. Тэгээ Boges Cosmetic-ийн хамт олон танаас энэхүү бүтээгдэхүүнийхаа дээжээс илгээсэн юм аа. За баярлалаа. За Адуучин брэндийн бас хамт олон танд энэхүү бэлгийг за илгээсэн. Ямар гоё вэ? За тэгээд Монгол бүхийн босоо цагаан хямар үн мөнхөд ивэж явуултгай. Тэгээд таны цаашдын ажил хөдөлмөрт манай телевизийн одоо уран бүтээлчид ажилттай өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж одоо энэхүү бүхийн одоо баримлыг тань зориулан хийлгэж бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. За. Нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа түр баяртай. Эжимэн сүслэн залбирдаг далан булаг шүтэмэн эгч дүүсийн домогтой ихэр гурван хайрхан минь элснийхэн ширхгийн тоогор нандигнэн хайрламар энгүй уудам говь минь эвэр дулаахан нутаг минь Үзүүлсэн таньда би дуу хатан мэндэлсэн хүсэл зориг мөрөөдөл бүхнээ салхинд тань шавилсан амин газрын буйныг түмэндэн хадаг болгон дээжилсэн ариун арцны үнэртэй нутгаа сүргэн өрөөсөн би оюун хөө наран жисэн нутгийн хан халуун зон дээр хөдөлмөрлөж нандин ариун эрднээс нь Монгол түмэндэн түгэнэн би өрөмтөж тогтсон судлынхан алтан хөвөрдөл дуцэг өнөмөнх орныхоо ариун хөгжил дэшилнэн би уур хайчин хүн Энгисийн бууц юмгийн лэгов минь тэнгэрийн боён юмгийн лэ төмөн минь өдөө нар туссан алхалнан би өвгдийн ёсыг даган амьдрнан би Condition CEO Premium Quality Монгол эх орныхоо онгон байгалийн зэрлэг цэцэгсийн шимээр өрн дорны дэвшилтэт технологиг хослуулан үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулсан бүтээл талын цэцэгсээс таны арьсанд Boges брэнд